салбараа мэддэг, код бичдэг, тооцоол хийж чаддаг байж дата сайенс нэгдэн гэж. Тэр чинь юу гэхээр энэ туршлага домен гэдэг зүйл чинь хүчтэй хэвээрэл байгаа байхгүй. Энэ уус хүчтэй хэвээрэл байна. Энийг харин тэр дататайгаа хослуулж чадах юм бол амжилтанд хамгийн хэцүү асуудлууд нь яаж хүрэх вэ? Концепц нэг хэцүү. Концепц бодоогүй зүгээр шууд ингэ хэлээ. Тэгээд асуудлууд байна. Миний зүгээр итэл өмчил болохоор спорт хоёр холбогдох болоо гэж боддог байхгүй. Манай багшийн хэлдэг үг гэдэг тоодлоо ярьдаггүй гэдэг. Тоо худлаа ярихгүй тоон дээр шинжилгээ хийж зөв шийдвэр гаргана. Тоон дээр шинжилгээ хийж зөв дагуултын тийм учраас ингээд бүх газар хэрэгтэй. Энэ дээр айгүй итгэх хэрэгтэй. Тэгээд хаа хурмаар байгаа цэг дээрээ энийг ашиглаад хүрэхэд бол айгүй тийм бүх боломж нээлттэй болсон байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. За манай подкастын ээлж дугаар эхлэх гэж байна. Энэ удаад бид маш сонирхолтой орчин цагт нэлээд хот болоод байгаа нэг сэдвийг ярилцсан. Энэ бол big data, machine learning, AI гэсэн ийм сэдв байгаа. За тэр дундаа эдгээрийг батсан data science, data management гэсэн сэдвүүдийг ярилцгаар ард санхүүгийн нэгдлийн дата судалгаа хариуцсан захирал чулууны алтан хөлзийг хүрээд байна. Тэгээ манай подкастын урилгыг хүлээн авч энэ дугаарт оролцож байгаад маш их баярлалаа. За тэгээд бид уламжлалт ёсоор нэг асуулт асуудаг. Хүний нөгөө 3 үеийн намтрыг байцаадаг. За тэгээд тэр ёсоор алтан хөлзийн одоо аав ээж хаана байв, нутаг ус өгдөөц ер нь хаагур нутгалдаг хүмүүс байв. За өөрөө хаана төрөө ямар сургууль суралцав, ямар боловсрол эзэмшив гэдэг талаар товчхон танилцуулбал. За юуны өмнө энэ подкастта урьж оролцуулж байгаад баярлалаа. Ер нь би өнөрийгөө олон жил мэднэ. Тэгээд их сургуульд байхдаа бид ч бараг нэг үе байх тийм. Өөр сургуульч гэсэн нэг үе. Тэгээд нэг салбарын хүмүүс тэгээд тухайн оюутан байх цагаас эхлээд иймэрхүү сэтгэлгээний чиглэлээр ярьдаг, бичдэг. Тэр нэвтрүүлэг нь одоо тэр үзэл санаа одоо подкаст болоод явж байгаад нь баяртай байгаа. Тэгээд энэ том подкаст орж ирж байгаа нас миний хувьд айгүй нэр хэрэг байна. Тэгээд өнөрийн танилцуулсанчлан намайг чулууны алтан хөлзөө гэдэг. За эдийн засгийн математикч мэргэжилтэй. Тэгээд ер нь бол яг өмнө говь аймагт төрсэн. Ер нь бол манайхаа аав ээж тэр чигтэр нь говийн хүмүүс байхад аав бол илүү дорн говьталтай, ээж өмнө говьталтай. Тэгээд би бол өөрөө өмнө говь аймагт төрөөд тэгээд ой хүрээгүй тухайн үед чинь нэг аавгаа дагаал явдаг байсан. Аав хаашаа дамлагдана. Тэгээд нэг настайдаа дунд говьд очиад тэгээд ер нь дунд говьтны 10 хэдэн жил амьдраа. Тэгээд 5 дугаар ангиасаа дотроо орж ирсэн. Тэгээд манай аав бол физикч хүн. Ээж бол математикийн багш хүн. Яг нэг байгалийн ажлын ухааны гэр бүлд өссөн. Тэгээд баг байхад бол манай дээр 2 эгчтэй, айлын баг. Тэгээд 5 6 наснаас эхлээл манай 2 эгч ахлах ангийн. Тэгээд тухайн үед чинь нэг конкурсын шар өмнөөс бодлого боддог. Тэр үед байсан. Тэгээд ер нь сургуульд орохоос өмнө ээжийг, эгч нарыг хажууд нь байсаар байгаа. Ер нь бол математикийн нэг суурийг нэг яг зүгээр тоо нэмж хасгаас илүүтэй нэг зарим нэг мөн чанарыг нь ойлгоцсон байсан юм шиг байна. Яагаад гэвэл яг зөв нэмж хасах хүүхдүүд бол ингээд тоолд нэмж хасдаг гэж боддог гэсэн бол би зөвөр язгуурыг ойлгочихсон байсан байхгүй санааг нь. Яг 3-ыг үржих нь 3 гэдэг бол 3 удаа 3 ингээд нийлүүлэх юм байна. Эргээд энэ чи 9 болж байгаа бол 9-өөс язгуур гэдэг чинь үлдлийнхээ урван буюу урван гэсэн юм байна. 3 юм байна гэдэг. Тэгэхээр ер нь багасаа тэр физикч, математикч хоёрын гэр бүлд өссөд ер нь бол тоонд аягүй дуртай болоод. Тэгээ 5 дугаар ангиасаа 1-р сургуулийн тооны ангид ороод наашаа шилжиж ирсэн. Манай гэр бүл ч гэсэн намайг одоо тооны сургуульд оруулах гээд наашаа шилжиж ирсэн байдаг. Тэгээд 1-р сургуульд багасаа тоо бодож явсаар байгаа л. Тэгээс үлдээ эдийн засгийн математикч мэргэжилт орсон доо. Data science руу ер нь яагаад хөрөв гуйсан шалтгаан юу? Одоо энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн бол. Яг хар багасаа тоо бодож явсаар байгаад бакалавра би чинь нэг Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн онлайн ангид төгссөн. Economics. Тэгээд economics чинь болохоор яг зөв нийтээрээ тийм байж магадгүй Монгол улс ч юм уу эдийн засч гэдэг мэргэжлийг бас сайн ойлгодгүй шүү дээ. Макро эдийн засч гэхээр ямар байх хэвээр. Макро эдийн засчид яг үнэндээ tabular data дээр буюу яг үнэндээ маш их тоон дээр л ажилладаг. Тоонуудын хоорондын уялдаа холбоо зүй тогтолч гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйл дээр ажилладаг. Тэгээ яг economics гэдэг бол конкурс өгөөл яг конкурсаж нэтэсээ өгсөн. Хамгийн ихэнд сонгодог мэргэжлүүд чинь тухайн үед чинь болохоор банкыг их сонгодог гэсэн. Банкны анги айгуу хордог. Тэгээд илүүтэй би болохоор математик одоо тийм давуу талаа, тоо бодох төр давуу талаа хаана үсгэж болох вэ гэхээр нэг бол одоо математикийн ангид байсан. Нэг бол эзээ байсан байхгүй economics. Тэгээд economics-ийг сонгож ороод economics-аас чинь
МОС төгсчөөд би чи Монгол банкнд 6 жил ажилласан. Яг Монгол банкны мөнгөний бодлогын газарт одоо макро эдийн засгийн загвар хөгжүүлэлт хариуцаад инфляцийн загварууд одоо бусад одоо динамик загварууд DSG гэдэг үү тийм тэр загваруудыг харьцдаг гэсэн. Тэгэл янгууд чинь тэр үед чинь бас л ер нь бол одоо харахаар л data science л байхгүй юу? Яг хийдэг юмнууд нь дандаа л тоо. Бид нар одоо ингээл статистик орноос гарч ирдэг тоо мэдээллүүдийн хооронд муйлдаа холбоог нь хангаал илүү forecast хийдэг те prediction хийдэг. Одоо data science-ийг гараад ирсэн байгаа нэршлүүд нь манай экономиктэй арай өөр гэдэг те. Яг нэг зүйлийг судлаад байдаг юм. Нэршлүүд нь тэг өөр ингээд домен дээр авчиад тавьсан болохоор. Тэгээд economics-оор нэлээд явж ягаад тэгээд 6 жилийн дараа тухайн үед чинь нэг MCS гэдэг одоо манай хамгийн том групп компани банкны төсөл хийж байгаа гэдэг. Тэр их сонирхолтой байсан. Тэгээ илүү тухайн үед чи яг одоо санхүүгийн салбарч гэсэн илүү тийм дараагийн шат руугаа шилжиж байсан финтек гэдэг. Мөн одоо хүний нөөцийн одоо ур чадвар ч гэсэн data science гэдэг зүйлийг айгууч хардаад хэлсэн. Тэнгүүт өөрийгөө бас нэг хувийн секторт сорж үзье. Тэгээд нэг бас нэг кодынхаа ур чадварыг яг data science чиглэл рүү чиглүүлээ. Яг Монгол банкнд байхдаа бол бидний нэг экономистуудын ашигладаг GIVUS, MATLAB гэдэг дээр бол судалгаа код бичиж байгаа. Тэнгүүт илүү арай их хэмжээний датан дээр макроцийн дата ч нэг давтамж нь бол өндөр шүү дээ. Баг гэх юм уу те? Баг гэж хэлнэ те. Баг гэж хэлнэ. Одоо дийлэнх загварууд нь бол удирдлагын загварууд байдаг. Дотоодын бүтээгдэхүүн гэдэг юм гол хувьсгчид манай удирдлагын давтамжтай гарч ирж байгаа. Тэгэхээр чи одоо 10 хэдэн жилийн ч юм уу 20 жилийн дата байлаа гэхлээр айгүй цөөхөн дата болж байгаа юм. Тэр датан дээр ажиллаад илүүтэй high frequency дататай буюу давтамж өндөртэй датанд их хэмжээний датан дээр ажиллаж үзье. Бас нэг шинэ садан юм сорё гэж бодоод өөрийнхөө ажлаа солиод яг MCS руу орсон. Яг тэр цагаас эхлээл ер нь бол илүү яг data analysis, data science руу орсон. Байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол тоон шинжилгээ явж байгаа, тоон шинжилгээг илүү дараагийн төвшөнд гаргаж. Тэр хоёулаа энд нэг түрүүн бас дурдаад өнгөрлөө нэг сонирхолтой асуудал нэг одоо эдийн засгчлал econometric гэж ярьж байна. За нөгөө талд нь статистик байж байна. За тэгээд эсвэл нөгөө талд нь бид дахиад ярих юм бол quantitative methods гэдэг бүр ингээд тоон шинжилгээ гэдэг ингээд нэр томьёод байна. Хоорондоо нэг хайс сав дотор багтаа нүдийг долонлог эсвэл нэг тийм хөтөлсөн шинжилгээ. Хоёул эдний нэг зааг ялгаануудыг бас үзэгчдэд нэлээд тодорхой болгох зүгээр юм болов гэж бодож байна. Тэгэхээр data science гэж юу юм? Econometric нь юу юм? Тэр quantitative methods гэж яриад байгаа нь бас юу байж болох вэ? Яг мэдээж хоёул яг таг ийм гэж хэлэхгүй шүү. Ерөнхийдөө багцаагаар за эдгээр нь бол нэг иймэрхүү байдлаар эндээ багтаа явж байгаа юм. Econometric data science хоёр бол энэгээрээ жоох ялгаатай юм а гэдэг юм. Нэр томьёонуудыг эхлээд зэгцэлжээ. За тэрний дараа хоёулаа юуны data science гэдгийг жоохон дэлгэрүүлж ярив. Тий. Яг хөгжлийн үе шатаа бодох юм бол мэдээж хамгийн суур нь бол математик баг тий. Одоо бид нар чи 10 жил одоо ямар болсон байгаа. Бид нарыг 10 жил байхад л одоо бүх л ангийн хаан дээр чинь бол математик бол хөгжлийн ухааны хаан гэл тэгдэг ус. Яг математикт чи одоо тоо гэж бодъё л тоо тоолол гэдэг чинь бол одоо бүр маш эртнээс хөгжиж эхлэв. Ядчил энэ ширээн дээр 2 аяга байна гэдгийг тоолохоос эхлүүлээд тий. Одоо хоорондын худалдаа 8 бартер дээр болохоор бас тоо нийтлгээл явж исэн баг. Тэгээд математик бол ингээд асар удаан хугацааны туршид асар хурдтай хөгжөөд тэндээс гарч ирсэн нэг салбар шинжилгээ ухаан статистик гэж. Статистикийн шинжилгээ ухаан гэдэг бол илүү одоо бол бидний одоо амьдралд бол маш өргөн хүрээнд ороод ирчихсэн. Ялангуяа бусад салбаруудын шинжилгээ ухаанууд хөгжиж тэр статистик бол битүү ороод ирлээ шүү дээ. Тоолж ижил статистик хийж ижил. Статистик орж ирээд статистикаасаа цаашлаад econometric нь орж ирээд илүү эдийн засгийн загварууд орж ирж байгаа байхгүй. Гэхдээ тэнд ашиглаж байгаа одоо аппаратууд нь бол илүү дандаа статистик математикээс аппаратууд. Гэхдээ тэрийг болохоор эдийн засгийн салбарт ингээд буулгаад ирчихсэн. Эдийн засгт ашиглаж болох үз. Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг, бүс нутгийн эдийн засгийг судалж болох үз хэлбэрт нь авчирч одоо нутагшуулсан ухаан гэж боддог. За тэгээд цаашлаад ингээд бүх юмыг даруулаад ирчих. Яг зөв шинжилгээ ухаанууд одоо өнгөрсөн цаг хугацаанд айгүй их нэг тусдаа ингээд өөрөө сэтгэж юмэрээ хөгжижсэн баг. Одоо бол дандаа ингээд шинжилгээ ухаануудыг харахаар дандаа хамтдаа явж байгаа шүү дээ. Ер нь бол ингээд өөрөөсөө тусдаа яваад ингээд тулчихсан. Одоо дандаа хамтдаа явж хөгжиж байгаа байхгүй. Тэнгүүд одоо шинжилгээ ухаанууд одоо Нобелийн шагналтуудыг харъя л та. Яг зөвхөн ингээд матай гэдэг эсвэл биш эдийн засаг гэж юм уу тэгж явахгүй байна шүү дээ. Сүүлийн өнгөрсөн жилийн химийн Нобелийн шагналт, физикийн Нобелийн шагналтнууд химэл оюун дата сайенс ашиглаж байгаа тийм. Энэ жилийн эдийн засаг байна тийм. Эдийн засаг болоод технологи химэл оюун яриад шүү дээ тийм. Тэнгүүд чинь бол шинжилгээ ухаанууд угаасаа өөрсдөө ингээд дандаа ингээд хамтарч хөгжиж явж ирж байгаа. Тэгээд шинжилгээ ухаанч хүн ч гэсэн хоёр юмыг зэрэгцүүлж ашиглахгүй бол зөвхөн нэг юмар явна гэж байхгүй. Тэгэхээр ямар шинжилгээ ухааны хүн бол статистикийн ур чадвар аягүй сайн эзэмсэн байх хэрэгтэй болчихсон. Одоо бүр одоо
data science ч юм уу одоо хэмэл авны магадгүй кодын ур чадвар эзэмшсэн байх хэрэгтэй шаарддаг тийм цаг үеэр ирсэн байна гэж хараад. Тэгэхээр бидний хувьд economics гэвэл бол одоо data science-ийн economics дээр буулгасан нэг forex маягийн гэж хэлэх гэдэг нь гэсэн. Quantitative метод нь бол магадгүй зүгээр нэг ерөнхий шинжилгээ ухааны нэршил маягтай. Тэрний дотор өгөгдөл дээр ажилладаг байгаа нь бид ерөнхийдөө data science гэж нэрлэж байна. Тэгэхээр data science гэдэг юмны хөгжил evolute ер нь ямар хөө байдлаар явбаа. За ер нь хоёулаа яг эртний үеийн хайч ерөнхийдөө энэ зэрэгцээ төгжиж байгаа юм бол мэдээж компьютер сайенс баг. Нөгөө компьютерийн тооцоол гэдэг юм явж ижил эн чинь явахгүй болохгүй. Тэгэхээр компьютерийн тооцоол бол 1950 60 70 оноос эхлээд их хурдтай хөгжөөд тэрнтэй зэрэгцээд магадгүй data science-ийн хөгжлөг одоо нөгөө параллел ярил их сонирхолтой болж байна. Тэгэхээр энэ хөгжлийн процессыг ер нь хоёулаа яг зүгээр 20 дугаар зууны 2 дугаар хагасаас нь хойш нэг таймлаад ярил ямар хөө байдалтай харагдаж байна. Тийм. Яг зүгээр одоо миний одоо ажиллаж байгаа салбар чинь болохоор финтек гэдэг мэдээллийн технологи дээр суурилсан санхүү үйлчилгээ гэдэг. Тэгээ финтекийн яг хөгжилчин бололтой ингээд харахаар нэг 3 4 үе явцсан гэж үздэг. Яг л таны 1950 оны үеэс ATM гэдэг ч юм уу кредит карт эхэлж байгаа байхгүй. Тэнгүүд энэ үеэс эхлээд явсаар хагаад компьютер аягүй сайн хөгжөөд, интернет аягүй сайн хөгжөөд, сүүлдээ гар утас аягүй сайн хөгжөөд бүх үйлчилгээ хүний ер нь амьдрал бүгдээрээ ингээд нэг девайс дээр явдаг болчихсон. Тэр девайс дээр явна гэдэг чинь болохоор бүх цаг хугацааг бид нар дата цуглуулж чадна. Маш хэмжээний дата тавьж байгаа байхгүй. Их хэмжээний дата тавьдаг. Тэнгүүд энэ хэмжээний датан дээр бид нар ажиллана гэдэг чинь одоо тодорхой хэмжээний ресурс шаардаж байгаа байхгүй. Нэг хуучин уламжлалт арга барилаар бол ажиллахад төвхтэй болж эхэлж байгаа. Нөгөө талдаа компьютер маань сайн хөгжихийн хэрээр тооцсон бодох чадвар аягүй сайн болж байгаа. Маш богино хугацаанд одоо олон тооны үйлдэл хийж чаддаг болсон. Одоо сүүлийн үеийн технологиуд ч одоо хамгийн яваад байгаа технологиуд чинь зэрэг олон тооцоол хийж чаддаг болсон. Нэг дор ингээд сая үйлдэлдэг гэсэн бол бөөнөр орж ирээд зэрэг сая үйлдэлэхэр чинь ингээд тооцсон бодож чадвар сайжраад эхэлж байна. Тэнгүүд энэ цаг үе чинь болохоор яг одоо ингээд цаг хугацааны үед аягүй сайн хандавцаад тэр хэмжээний датаг богино хугацаанд процесс хийж чадах технологи бий болчих. За тэнгүүд data science гэдэг зүйл чинь болохоор хэмжээний датан дээр ингээд ажиллана гэсэн үг шүү дээ. Ийм зүйлүүдийг яг зөв data science-ыг тодорхойлох юм бол юм болж байгаа. 3 зүйлийн огтлцоо гэж явуулдаг байхгүй. За мэдээч хэрэг мэдээллийн технологи код ч юм те. 2 дугаарт математик статистик тооцоол юм. Гэт. За 3 дахь нэг салбар байгаа. Тэгэхээр энэ салбар чинь болохоор харьцангуй шинжлэх ухаан болчиход байна шүү дээ. Тэнгүүд энийг хэн нэгэн хүн ингэ дэшээ өргөж одоогийн төвшөнд авчирсан байгаа. Тэгэхээр тэр авчирсан хүмүүс нь болохоор нэг бол IT-ийн нэг бол математикчтай байгаа. Айгуу яг одоогийн төвшөлтөнд одоо маш хурдан ингэ хөгждөг лээ шүү дээ. Тэр хүмүүст бид нар баярлах хэрэгтэй. Тэнгүүд тэр хоёр огтлцол дээр байгаа 3 дахь огтлцол нь болохоор домен knowledge буюу салбарын мэддэг юм болчихдог. Салбараа мэддэг, код үздэг, тооцоол хийж чаддаг байж data science нэгдэн гэж. Магадгүй зөвхөн доменыг нь аваа хийчих юм бол илүү тийм код үздэг, тооцоол гэдэг бол энэ бол зүгээр машин learning байхгүй. Цаатлын лог мог чамаагүй те. Экспертиз туршлага байхгүй. Эсвэл зүгээр домен knowledge-өө би computer science-тай холбочих юм бол одоо арай өөр юм болно те. Одоо тооцоолоо доментой холбочих юм бол илүү боломж судалгаа тал руу гаж гэдэг юм. Энэ гурлаа яг нэг зэрэг огтлцож яаж data science гэж байгаа байхгүй. Тэгэхээр бол орчин үед бол одоо яг нэг тухайн домен аягүй сайн мэдчихэж data science аягүй сайн хийдэг одоо хэрэгжүүлж чадна гэж. Тэрнээс ч одоо яг код авчдаг тооддаг хүн бол дурын салбарт очиод юм гэдэг бол одоо утгагүй болчих жоохгүй. Тэгэхээр бол data science-ийн бол одоо бол хамгийн суур зүйл нь бол тэр домен буюу тэр салбарын мэддэг хүн аягүй чухал болчихсон гэж хараад байна. Тэгэхээр бид нар энийг ялц салбар дээр утсан байх юм шүү дээ. Ангаах дээр утсан ч тэр магадгүй одоо эдийн засаг дээр гэсэн тэр домен гэдэг байгаа нь тэр тухайн field expertise тэр дисциплин аягүй сайн мэдж байгаа хэрэгтэй гэдэг сан. Энэ дээр яг зөв юм байгаа даа шүү дээ. Одоо 20 30 жилийн өмнөхийг бодъё л да. 20 30 жилийн өмнө бол одоо ингээд ах нар бидний үед бол ингээд за 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд ч гэх юм уу хөтөлбөрийн зах зээл дээр гарна. Сургуульд орно. Энэ дээр болохоор харьцангуй даваа талыг үүсгэдэг байсан ур чадвар нь гадаад хэл байхгүй. Гадаад хэлтэй хүмүүс гадаад хэлтэй ах эгч нар ингээд гадагшаа сургуульд яваад одоо илүү сайн боловсролыг авсан. Тэгээ илүү сайн боломжууд явж байгаа. За тэнгууд одоо орчин цаг үед чинь болохоор гадаад хэл гэдэг чинь баг анхан шатны шаардлага болчихлоо. За бидний хүүхдүүд одоо ямар үе гэж нэрлэвүлээ? Альфа үе бол одоо гадаад хэлтэй. Үгүй ядаж YouTube англи хэлтэй болчихж байгаа. Тэгэхээр гадаад хэл гэдэг бол ингээд анхан шатны шаардлага болсон. Тэгвэл 20 30 жилийн өмнө байсан тэр гадаад хэлний орон зайг одоо эзэлж байгаа зүйл нь болохоор магадгүй кодчлал байхгүй. Кодчлал, дата анализ байхгүй. Тэгжээж одоо бүх салбарт та хэлсэн сая анагаах ухаан ч юм уу барилгач гэдэг юм бүх салбарт
бодолтой үйлчлэгийн салбарч гэдэг. Бүх салбарт энэ зүйл чинь ингээ ороод ирэхээр домино мэддэг хүн чинь тэр ур чадрыг эзэмшиж чадах юм бол айгүй хурдан одоо даваа талыг бий болгох бизнес илүү сайн өрсөлдөж чадна гэдэг чинь. Маш сонирхолтой санаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө бид нар юу гэж ойлгох хэрэгтэй вэ? Орлого зүйл биш. Харин хосолж явах хэрэгтэй. Нөө substitute байж болохгүй юм шүү дээ. Өөрөөр хэлбэл зөвхөн data science энийг ямар substitute data scientist болчвол би их одоо эсвэл үгдгийн код бичдэг болчвол би их мундаг болох юм биш. Нөгөө нэгэнт тийм зэвсэг tool маягийн болгож ашиглах ёстой зүйл мэн гэж таны ярианаас ойлголоо. Энийг яг сонсож байгаа хүмүүс маш чухал даягаад тэр одоо нөгөө IT-гаар сурах уу, датагаар сурах уу гэдэг нь өөр айгүй хот нөгөө нэг сэдв болцсон. Тэг хүмүүс ойлгохтой бол ингээл ийшээл орчвол их сайхан болох юм гинлээ гэхэд таны яриан дээрээс бол үгүй энэ бол одоо tool төдий зүйл шүү. Энийг бид нэр яг тэр field knowledge, тэр domain knowledge таалал. Тэрнтэй холбохгүй бол энэ бол тийм одоо жоохон хоосон хуурай болно шүү гэдгийг санаа их олзуурах хүчтэй санаа гэж ярьж байна. Тэгэхээр одоо хоёулаа юу руу орё? Data science гэнийгдээ яаж өгснөд таамаглалаа. Одоо хоёулаа маш энгийн асуулт. Энэ машин learning гэдэг юм чи яаж ажилтдаг юм бэ гэдэг та нэг ингээд ямар ч одоо ойлголтгүй хүн тайлбарлах юм бол яаж тайлбар машин learning магадгүй AI гэдэг энэ хоёрын бас ялхаг яриад бид нар чинь AI машин learning хоёрыг бараг нэг юм шиг яриад шүү дээ. Магадгүй энэ хоёрын дунд жижиг нюанс байх болов ялгаа байх болов гэж. Тэгэхээр хоёлоо эхлээд машин learning-аас эхлээд дараа нь AI гэж юу юм? Тэр AI яаж ажилтдгийг хідэн төрөл үүдний магадгүй зарим хүмүүс ирээд байна шүү. Generative AI гэж гэдэг юм ингээл янз янзын категориуд. Тэгэхээр эдрийг жоохон цэгцэлчий гэж би боддог. За машин сурвалт гэдэг бол яг зөв туршлагаас сурж байгаа зүйл гэх юм уу? Одоо сурна гэдэг чинь уусаа туршлагаар практикаар явуулдаг шүү дээ. Машин learning, машин сурвалт гэдэг. Тэг яг зөвхөн би бодохдоо зөвхөн энийг машин сурвалтыг юу гэж ингээгээр тайлбарлах вэ гэхээр за туршлагаас сурд юм байна. За уламжлалт, програмчлал, уламжлалт судлааг бодъё л да. Уламжлалт, програмчлал бол за хоёулаа нэг ийм цэг байна. Эхлэлийн цэг буюу input орц байгаа, гарц байгаа даа. Эндээс би нэг алгоритм яваад нэг үйлдэлийн дараалал явангуудаа гарц гарч байгаа байхгүй. Уламжлалт програмчлал яадаг вэ гэхээр input дээрээ ийшээ яаж өрхөн зааж өгдөг. Ийм алгоритмаар чи тийш өрөөрэй гэж заавад өгч байгаа байхгүй. Input-ээс output хүрэх замыг. Машин сурвалт болохоор чамд input ч байгаа, output ч байгаа. Тэгвэл эндээс ийшээ яаж өрөх юм бэ гэдэг алгоритм нь олдог. Хэрэгсэл байгаа байхгүй. Одоо бодъё л да. Одоо хамгийн түгээмэл за машин сурвалтын хамгийн түгээмэл одоо кейсүүд хүмүүсийн сайн мэддэг гэх юм бол одоо юу вэ? Одоо зураг таньдаг. За энэ моор биш үү, нохой биш үү гэдэг те. Тэр чин болохоор цааталт нь энэ яг моор нь ямар хэлбэртэй, дүрстэй, төрхтэй байх тийм. Нохой нь ямар төрхтэй байдаг гэдэг зүй тогтлыг машин сурвалт олж байгаа байхгүй. За нөгөө талдаа бидний одоо хамгийн монголчууд одоо хамгийн одоо түгээмэл мэддэг машин сурвалтын одоо түгээмэл мэддэг хэсэл хэрэглээнд нэвтэрсэн одоо аппликейшн бол юу байх? Zillion авах. Тий. Одоо бид нар чинь бүхэл Монгол улсад ч одоо 550 60 банкус байдаг. Тэрний 70 финтек гэдэг 70 апп байгаа байхгүй. Хүмүүс орол зээл хэрэглэж байгаа шүү дээ. Автоматар хариу өгдөг. Тэнгуү чинь тэнд яаж байна вэ гэхээр зээлийн мэдээллийг ингээд хүмүүсийн ингээд түүх байгаа. Зээлийн түүхүүд. Ингээд одоо цалин орлого гэж бүх одоо бид нар ч одоо банкнд очиод баахан мэдээлэл авдаг шүү дээ. Одоо Mongolia хор систем гэдэг маш их мэдээллүүд богино хугацаанд цуглуулж чаддаг болсон. Маш их хүмүүсийн ингээд мэдээллүүд байгаа. Тэр хүмүүсийн тухай. Нөгөө талдаа болохоор тэр хүмүүсийн энэ тухайн мэдээллүүд нь болохоор бидний input шүү дээ. Орц. Output нь болохоор энэ хүн сайн зээлгч юм уу, муу зээлгч юм уу гэдэг. Одоо ингээд бинари юу байхгүй. Нэг гэдэг тийм одоо англи руу байхгүй. Тэгэнгүүт машин сурвалт юу их вэ гэхээр энд input нэг юм байна, энэ output нэг юм байна. Зөв тогтлыг олно гэж би хэлэх дуртай. Зүгээр одоо модель загвар гэж ярих би нэг юу ярих гэхээр жоохон хүмүүс хүн дээр үлээж авдаг учраас модель гэдэг би зөв тогтлыг бодчих л та хамгийн ингээнээр зөв тогтол нь болоод ямар хүмүүс нь сайн байд, ямар хүмүүс нь муу зээлгч болчиход байгаа юм. Тэр зөв тогтол буюу тэр одоо алгоритмыг олж ирж байгаа хэсэг нь машин сурвалт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг уламжлалт ингээнээр хэлэхэд уламжлалт програмчлал бол input-ээс output руу яаж хүрэх алгоритмыг бид нар өөрсдөө заадаг бол машин сурвалт бол input output хоёр ч байхад энэ input-аас output руу яаж хүрэх юм бэ гэдэг алгоритмыг бидэнд олж өгч зааж өгдөг. Тийм зүйл гэж боддог. Гэтэ яг энэ процессыг яг яаж хийж гин одоо би нөгөө нэг илүү одоо нэг хүртэх гээд байна шүү дээ. Яг хойдолт нь одоо яг жоохон техникл юм байж магадгүй. Тэрнийс нь та нэг яриад те. Магадгүй энэний хойдолт оптимизацийн бодлого бодд юм уу? Эсвэл яг ингээд нэг иймэрхүү тэгшдэглүүд бичиж байгаа юм. Одоо регресс гэхэр бидний одоо нэг хамгийн амархан одоо тоонс шинжилгээнд хамгийн дөрөв үздэг бидний юу гэдэг нь хамгийн бага квадратын арга гэхэлээ ordinary least square гэдэг те. Ordinary least square гэхээр бидний одоо нэг тийм хоёр цэгүүдийг дайсан нэг шулуун татчих те. Хамгийн сайн илэрхийлэх шулуун татчих. А тэр шулуун дээр
хоорондын одоо нэг мини цэг тэр шулуун хоёрын хоорондын зай байгаа тий. Тэр зайг бол бид deviation буюу хазаалт гэж хэлж байгаа. Тэр хазаалтуудыг квадраас иргэдэвшүүлээд нэмэнгүүд минимум байлгадаг тийм шулууныг олсныхоо бид нар регрессийн шулуун гэж хэлж байгаа шүү дээ. Яг тэмтэй адилаар машин лернингийн ард саяны энэ алгоритмыг олж байгаа процесс нь өөрөө ямархуу ингээд их хүнд зүйл байдаг юм уу? Эсвэл зүгээр нэг одоо эсвэл юм тийм rocket science гэдэг юм уу? Эсвэл хэрцэнгүй тийм энгийн зүйлс байдаг юм болов? Rocket science бол биш шүү дээ. Бид нар яг зөвөр химэл оюун машин сургалт гэдэг яг зөвөр шин юмнууд бол байгаа шүү дээ. Шин хөгжөд ирсэн юмнууд байна. Жишээ нь одоо бидний өдөртөндөө ашигладаг тэр хэлний модельүүд те generative AI гэдэг тэр зүйлүүд бол харьцангуй шинэ байгаа шүү дээ. Бусад одоо машин сургалтын модельүүд байна те. Регресс ч одоо машин сургалтын нэг хэлбэр гэж байна те. Тэн дээр бол минимумчлах одоо хамгийн багыг нь олох бодлого бодож шүү дээ те. Регрессээс цаашлаад бид нар одоо регресс бол ингээд нэг шалгуун татдаг байсан бол одоо түрүүний авсан жишээ нь биш те. Бинар хариутай буюу одоо сайн зүйлэгч муу зүйлэгч гэдэг яваад ирэхээр эн чинь болохоор бид нар logic probability модель үздэг байсан шүү дээ те. Logic regress гэдэг. Тэр бас л минимумчлах бодлого. Тэр бол яасан бэ гэхээр илүүтэй тухайн бодлогодоо тохируулаад тухайн нэг минимумчлах одоо пункт цаараа өөрчлөлт оруулчихсан байна. Цаашлаад одоо яах юм бол одоо юу байна? Decision tree ч юм уу те. Одоо шийдвэрийн мод гэж орчуулад байгаа. Тэр бол одоо бидний амьдралд байдаг л ингээд юу шүү дээ те. Тэр зүйлч гэдэг юм а бүх зүйлүүд нь ер нь бол минимумчлах бодлоо гэдэг. Алдааг минимумчлах. Тий. Хамгийн сайн, хамгийн супер загварыг бид нар бол гаргаж байгаа гэдэг нь бол эргэлзээтэй. Гэхдээ тухайн датан дээр байж болох хамгийн бага алдаатай загварыг гаргаж ирэх байгаа. Тэнгүүд яг одоо машин сургалтын дийлэх загварууд ч болохоор хуучин байсан статистик математик дээр байсан аппаратууд байхгүй. Тэр аппаратуудыг их датан дээр арай илүү хурдан тооцсон бодох чадвартайгаар хөгжүүлээд машин сургалт гэдэг юмд бол яриад байна. Тэгэхээр энэ дотор байгаа дийлэх зүйлүүд нь бид нар яг эдний танил зүйлүүд. Тэрийг нь болохоор хэрэглээнд аягүй сайхан нэвтрүүлээд кодчлоод ингээ болгоод ирсэн болохоор бид хүмүүст одоо шинэ юм шаардаад байгаа. Стар бол цаатлын тэр баг нь болоод авах юм бол цааталт нь ингээд статистик хуучин статистик юм бол дийлэх нь тийм байгаа байхгүй. Тэг яг зөв сүүлийн үеийн яг зөв машин сургалтын бүүстинг алгоритмууд гэдэг юм одоо аягүй хүчтэй тийм алгоритмууд байгаа. Тэдгээр нь бол илүү одоо яг л том датан дээрээ илүү тэр кодыг нь нэвтрүүлээд ирсэн. Гэтэ дийлэнх цаатлын аппаратууд нь болохоор статистик суртал байна шүү дээ. Тэгэхээр бол амар тийм шипшин гараад ирсэн одоо сансарын технологи эсвэл одоо тийм юу гэж бол харах бол бид дурггүй. Ер нь бол байсан зүйлүүдийг бид нар хэрэглээнд илүү нэвтрүүлж чинь хэрэглээнд илүү хүртээмжтэй болгож чинь гэдэг талаас нь харах дуртай. Окей. За одоо хоёр дахь нөгөө AI руу оръё. AI гэдэг нь яг юу юм? Машин лернингтэй яаж холбогддог гэдгийг хоёулаа ярив. Тэгээ хэдэн төрлийн AI байна гэдэг тэр чиглэл рүү оръё. Юу нь ч тийм одоо машин тиймэрхүү яг ингээд цар урныхаа хувьд ингэж яа юм байна лээ. Машин сургалт гэдэг бол химэл оюуныхаа нэг дэд хэсэг гэдэг. Энэ бүтнээр нэг агуулна гэдэг. За машин сургалтаар түрүүний хэлсэн ингээд туршлагаас сураад байгаа шүү дээ. Яг л ингээд зөвхөн статистик юм өгөх гэдэг. Одоо статистикийн одоо ингээд эконометрик дээр статистик үнэлгээ хийхээр заримдаа буруу л байдаг шүү дээ. Тэрийг бид нар онлайнаар шалгадаг тийм. Тэгэхээр яг л тэр шиг зөвхөн статистик өгч байгаа байхгүй. AI болохоор анхны одоо ингээд хөгжүүлсэн санаа нь болохоор artificial intelligence буюу химэл оюун гэж байна тийм. Хүний сэтгэн бодох юуг л зааж өгөх зорж байгаа байхгүй. Тэгэхээр ч юм бол тэр нь одоо зүгээр нэг цэвэр статистикаас арай өөр болчиход байна тийм. Хүнтэй харьцаж чаддаг. Одоо за ChatGPT, Gemini, Cloud Anthropic гэдэг байна шүү дээ. Тэр чинь болохоор яг хүнтэй харьцаж чаддаг, хүний хэлснийг ойлгож чаддаг, буцааж хариулж чаддаг ч юм уу тийм. Тэгэхээр ингээд хүн шиг сэтгэн бодож чаддаг зүйлийг л хийх гээд явж байгаа тийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ бол машин сургалтыг агуулна. Гэхдээ илүү өргөн өрөөнд бүтнээр нь агуулдаг нэг том шинжлэх ухаан юм уу, салбар гэх юм уу. Өгдлийн ухааны гэх юм уу тийм гэж хэлж байна. AI гэдэг юмны артлыг ингээд багийн хуулаад ингээд өнгийгээд харуул хойдолт нэг юу байдаг юм. Энэ яаж ажиллаад байдаг. Одоо зарим хүнд бол бараг л ич чиг гэх юм одоо дээр юм хүмүүс одоо бууг хараад ич чиг санагддаг байсан юм. Мэдээж одоо бид нар цаг хугацаагаар ухраад нэг 500 жилийн өмнөөс нэг нөхрийг авчираад смартфон харуулсан нөхөд бол ич чиг санагдаж шүү дээ. Дүрс дүрсээ холоос харалцаал сууж инээд ч одоо 500 жилийн өмнө битгээл 100 жилийн өмнөх өмч төсөөлөгч зүйл болчиход байна шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс бол энэ AI бараг л нэг ич чиг санагддаг. ChatGPT-тэй харьцаар юм хүн шиг яриад байдаг те. Тэгээ өөрийнх нь ярьж исэн өмнөх юмнуудын санаад хариулаад байдаг те. За ингээ яваад. Яг тэр хариулаад байгаа процесс нь яг яаж яваад байгаа юм бол магадгүй жоохон сониуч хүн би нэг зөрүүд маргаа. Жоохон сониучрсан хүн нэр хойдолт нь юу гэдэг юм бол намайг ингээд аа гэдэг нэг юм асуухад нөгөө нөхөр яг хүн шиг хариулахдаа хойдолтоо юу бодож идэг юм бол. Тийм. Тэнгүүд яг зөв энэ дээр гараад ирэнгүүт яг AI гэхээр одоо ChatGPT гэж бодож шүү дээ. Тийм зөвхөн ChatGPT гэл. Тэгвэл энэний эргээд явсаар байгаа суур асуудал нь болохоор дата гэж юу юм бэ гэж байгаа. Дата гэхээр чинь болохоор
янз бүрийн төрөл явж болно. Одоо мэдгүй одоо манай нэг мөсийн угнаа багш надаас асуугаад дата гэж юу вэ гэсэн чинь би болохоор ингээд янз бүрийн хэлбэртэй байж болно. Та одоо текст ингээ юу гэдэг нэг номны хариулт хэлж байгаа байхгүй. Тэгвэл угнаа багш биш гэ. Тэгээ бид нэр одоо санхүүгийн одоо багш пүрэв намжил бид чинь нэг хэдэн семинар хийсэн. Тэгээ ер нь багшийн хэлж байгаа дүгнэлт бол ерөөсөө дата гэдэг бол бодит одоо ивентийг хэмжсэн, ивентийн рекорд гэдэг юм уу те хэмжсэн түүх юм аа. Тэнгуү чин тоо байж болно. Бидний мэддэг дата чин тоо байсан шүү дээ. Зөвхөн тоо байсан. Тэнгуү дүүрээс одоо дуу хоолой, зураг, текст янз бүр болчих жоохоо. Тоон дээр ажиллаж байгаа эсгүүдийг нь бол бид мэдээд байгаа байхгүй. Угаасаа байсан. Олон жил гэж үзэрсэн. Тэнгуү одоо бидний яг ингээд яг цаг үеийг ингээд тулаад явж байгаа хэсэг нь болохоор яг текстэн дээр байдаг. За видеон дээр явж байгаа ч гэдэг юм уу те. За мэдээж энэ цааталт нь юу явах вэ гэхээр альва нэг загвар яваад юу яхахын тулд цааталт нь хөрвүүлт яваад тоорол хөрвүүлж байгаа шүү дээ бүх юм. Бүх юмыг тоороо хөрвүүлж л бодож байгаа шүү дээ. Одоо жишээ нь бид нарыг зөвхөн ажил дээр очиод царай таних систем байна те. Бидний царайг харж байгаа цааталт нь ингээд тоороо хөрвүүлж ижил энэ зөв буруу гэдэг нь шалгаж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр технологийн хартал бүгдэнд нь мэдээж тоо явж байгаа, тоороо хөрвүүлж байгаа. Тэнгүүд яг зөвхөн ChatGPT дээр хэлний модулуудын хувьд бол маш их хэмжээний хэлний одоо санг одоо оруулаад сургачихсан байгаа даа. Ямар нэгэн байдлаар хэл шинжилгээний мэдлэгтэй болсон. Гэтэ цаатлын явж байгаа юмнууд нь болохоор нэг үгний дараагийн үгнийх нь магадлалыг тооцдог. Ямар үг гарах магадлал хамгийн өндөр вэ гэдэг. Тэрний дагуу ингээд ChatGPT ингэж бичдэг шүү дээ. Тийм хэлбэрээр ингээд бичээ. Тэгэхээр бол цааталт нь болохоор ер нь бол дандаа тоороо хөрвүүлсэн юу да магадлал тооцдог модулууд явж байгаа. Тэг яг зөв ер нь бол одоо ChatGPT ашиглахгүй хүн гэж их хорлсон байх. Ер нь бол хүмүүсийг одоо бараг донтуулж штэ. Тэ тийм нэг хөжилтэй юмуд яваад байгаа шүү. Бүх юм ChatGPT гэсэн үг тэ. Хүнтэй таарч байгаа намайг сайн үг нэ би одоо юу гэж хариулах вэ гэхээр асуух хэмжээнд ортлоо хүмүүс ингээд донтуулсан зүйл байгаа. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй зүйл нь за одоо эдийн засгч хүн тэ. Бид одоо ингээд макро эдийн засгийн ярингууд Монгол банк, Дэлхийн банк одоо олон улсын хөрөнгөний Азийн хөгжлийн банк гэдэг Монгол улсын одоо дотоод нэтгэгдэх ингээд төсөөл хэлдэг шүү дээ тий. Forecast хэлдэг. Эх 5 жилийн ингээд төсөөлийг хэлэнгүүд яг нэг юм шулуун татдаг шүү дээ. Тэр нь болохоор одоо нийт олон жилийн дундаж буюу ерөнхий тэнцвэрлэг байна гэж байгаа тий. Тэр загвар гэдэг чинь яадаг вэ гэхээр олон жилийн дундаж руугаа шийддэг байхгүй. Мэдгүй 10 сценар, 100 сценар, сая сценар гэж болно. Тэрний хамгийн голоор нь шийддэг шүү дээ тий. ChatGPT ч юм уу тий энэ зүйлүүд чинь болохоор бас л яг адилхан шүү дээ. Модель шүү дээ. Модель гэдэг бол 10 боломжийн хамгийн байж болох оптималын шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг үхээр ChatGPT-г ашиглаад байна гэдэг чинь тэгэл байж болох 10 боломжийн хамгийн дундчрал байж байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг бас айгаа бодолцохгүй бол бүгдээрээ ChatGPT ашиглаад байвал бүгдээрээ л ингээл яг дундаж болоод ингээд ялгарх зүйл болчиход байгаа байхгүй. Тэ. Одоо ингээл харангууд хүмүүсийн одоо сошиал дээр бичиж байгаа зүйлүүд одоо капшнууд тэ бүх зүйлүүд ер нь бол нэг форматтай болоод байгаа шүү дээ. Зарим нэг хүмүүс бол ус төрчд ч гэсэн тэ ингээд яг ChatGPT юугаар ингээд бүгд адилхан формат болчиход байгаа байхгүй. Яг сайн ажилласан сошиал дээр тий. За энэ ChatGPT байна да гэдэг. Тэгээ нэг өөрийн гэсэн нэг тийм арай нэг өөр нэг юм байдаг шүү дээ хүний. Одоо нэг өөрийн шинж чанарыг агуулдаг, өөрийн одоо хэллэмж гэдэг юм уу. Тийм юмнууд нь байхгүй болчихсон. Модель гэдэг чинь угаасаа л олон хөлбөр байгаа тэрний хамгийн оптимал голоор нь л ингээд шулуун татсан шүү дээ тий. Тэгэхээр бүгдээрээ ChatGPT ашиглаад байвал чи одоо ChatGPT ашиглаж болно чамд аягаа гоё явах гэдэг жишээлбэл бол маш олон хүмүүсийн дундаж руу өөрийгөө авчиж гэсэн үг болчиход байгаа. Тэгэхээр энэ маш сонирхолтой ярил болж байна. Бид энэ ChatGPT өвж бас нэг рискийг ярьлаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа ингэж явж байна. Одоо машин learning AI бол илүү том юм байна. Тэгэхээр AI-ийн хэрэглээг бол хүмүүс их хвчлэн бодол яг өдөр тутамдаа зүүн дээр харж байгаа хэрэг магадгүй нэг видео бий болох ч юм уу дүрс бий болох те AI prompt-ыг дүрс бий болох гэж болж байна. За ChatGPT зураг үүсгэж байна. ChatGPT дээр ажиллах юм generative AI ашиглаад байна. Энэ бол бидний өнгө харж байгаа хэсэг нь илүү одоо нөгөө зугаатай гэх юм уу хөгжилтэй хэсэг нэг байна. Илүү одоо ажил хэрэгч хүмүүсийн илүү serious тийм илүү нугацтай яг бизнес дээр ашиглаж байгаа хэрэглээнүүд нь ер нь ямар талбар дээр яаж хэрэглээд байна. Хэрэглээ дээр бол яг зөвөр шууд одоо ч яг зөвөр ингээд хуучин чинь болохоор ингээд олон ингээд технологийн авцгалыг хүмүүс ч авч авсан шүү дээ. Веб дээр за сүүлд болохоор криптографи ч юм уу тийм криптографи гарч ирэхэд чинь бол одоо юу бүх л одоо юунууд ч одоо coin маяг гаргаал те. Одоо цаана юу аа мэддэхгүй. Ингээд тэгчиж орж ирсэн. Тэр шиг юм одоо ингээд ирж байна л да. Гэхдээ ингээд бүх компаниуд AI-тэй одоо нэг ус зарсан чимэл оюун сорилсон ус гэхэд заруул тийм хүн таалыг харуулсан те. Ямар нэг юм дээр ингээд AI юу гэдэг ингээд компани нэрэнтэй тэгж аягүй хөх дуртай болсон. Бүтээгдэхүүн дээр AI гэдэг үг оруулах дуртай болсон. Гэхдээ
Тэрийг яг бодит юун дээр буулгаж чадах цаг хугацаа нь бол бас ингээд нэлээд цаг хугацаа шаардсан шүү дээ. Нэлээд R&D шаардна, алдаж унуусрах хэвээр. Монголч яг тэрийг нэвтрүүлсэн компани маш яг бүрэн утгаараа ашиглаж байгаа компанид маш цөөхөн биш үү. Тэгэхээр яг зөв энийг хэрэгжилж болох хамгийн ойрын жишээнүүд нь бол процессын автоматжуулалт байхгүй. Одоо манайх бол илүү санхүүгийн байгууллагууд ч гэсэн айгүй тийм финтек болсон, дижитал болсон гэж ярьдаг хэрнээ дотоод процессууд, мануал уламжлалт процесс айгүй хэврэл байгаад байгаа бүх газар. Тэр процессыг яаж автоматжуулах гэдэг хэрэг дээр энийг ашигламаар байгаа байхгүй нийтээр. Одоо ингээл зөндөө процесс болж тэндээс нэг документ авангуудаа тэн дээр ингээл ажиллаа те. Гаражлаагээл ингээл янгуудаа дараагийн өндөө өгдөг, дараагийн өнд ингээл дараагийн шийддэг ингээд нэг яг уламжлалтын процесс яваад байгаа байхгүй. Тэр процессыг бүтэн human learning ашиглаад маш бага зардлаар автоматжуулж болох боломжтой байгаад байгаа. Тэгэхээр тэрийг бол ашиглах хэрэгтэй. Хувь хүн талаасаа бол яг зөвөр би одоо юунаас Арзан үнэтгэлийн одоо дата судалгаар гэсэн захиалгад үнд салмжлалт. Энээс гадна би одоо өөр бас ажлууд, зэрэг ажлууд, олон ажлууд хийгээд явж байгаа. Тэрний нэг нь болохоор би нэг хичээл одоо заах гэх юм уу. Одоо дата анализ зааж байгаа. Тэрний өмнө болохоор most бас хэсэг багшиж ирсэн. Тэгэд энэ үед чинь болохоор би ингээд дата, статистик ингээд юмнуудыг заагаад явахаар дийлэн хүүхдүүд ерөөсөө ChatGPT тэгэл яриад байгаа байхгүй. Яаж бичих вэ, яаж код бичих вэ гэдэг. Тэнгүү тэр бол бас тийм сайн зүйл биш байгаа. Яг тэгвэл би бол ингээд багш мөн гэдэг чинь болохоор энэ замаар ингээд яваарай гэд яачин чинь тийшээ хүрэх маш олон боломж байгаа шүү дээ. ChatGPT чамраа альч замыг зааж гэж болно. Илүү тийм хүнд зам заагаад гэх юм бол сайн байхгүй шүү дээ. Анх сурж байгаа юм бол арай тийм дөт замаар тийшээ үрчингүүтээ илүү тэрийг өөр юм болгох. Тэнгүүд ChatGPT бол ингээд шууд арай байж болох хамгийн нэг л хөлбөрийг хэлж байгаа байхгүй. Тэнгүүд тэр юунууд бол одоо хэрэглэн бол болохоо сайн ер нь бол надад бол нэг сайн таалагдахгүй. Гэтэ би тэрийг бүрэн хориглож чадахгүй учраас оюутнууд юу гэж хэлдэг гэхээр ChatGPT ашиглаж болно. Гэтэ надад ойлгож чуулаарай. Юу болж байгаа процессыг нь ойлгохгүй шууд үр дүнд гоё харагдаад байгаа байхгүй. ChatGPT-с юм асуунгууд хариу хэлж байгаа шиг би нэг код бичлээ. Тэр нэгээ шууд үр дүн өгчөөд хүн сайн хайдаг гэсэн тийм. Эргээд тэр нь яг ямар процессын дагуу ингээд бодохгүй юу болчих гэдгийг ингээд бодохгүй юмнууд ингээд айгу бага болчиход байгаа. Тэгэхээр тэрийг ашиглахдаа оюутан юм сурч байгаа хүмүүсийн хувьд бол тэр тэндээс ингээд шууд ингээд копидод ажиллахаас илүүтэй энэ яаж хийчихв? Ямар дистралт хийчих гэдэг айгу сайн бодох хэрэгтэй. Тэгж бодохгүй бол ерөөсөө юм сурахгүй чи өөргөө л алж гаргал. Мэргэжилтнүүдийн хувьд бол яг зүгээр AI agent magic гэж хувийн AI assistant гэх юмнууд ингээд зөндөө ороод ирсэн. Тиймэрхүү юмнууд дээр бол ашиглаад явах хэрэгтэй. Гэхдээ тэрэн дээр бол бүрэн одоо ингээд найдлагаагүй байгаа юм бол байхгүй. Яг би бол одоо бол нэг жижиг agentтэй тэр маань бол миний одоо хичээлийн презентац дээр хөрөнд тусалж байна. Тэгээд ийм агуулгын хүрээнд ийм аудиенсад ийм юм заахад гэдэг дээр ингээд агуулгын хүрээнд ч юм уу тусалчдаг. Гэтэ тэрийг нь бол би 100% итгэхгүй дабл чек хийгээл ингээд явдаг юм байна. Хэрэглээ бол байгаа. Тэгэхээр ер нь бол компаниуд бол процессын автоматжуулалт дээр их ашиглавал зүгээр лөө гэж хардیں۔ Тэгэхээр ер нь бол ирээдүйд тэгэл яг бүгдээрээ рүү чиглэж байгаа нэг бол зөв. Хүний нөөцөө бэлдээд дээрээс нь процессын автоматжуулалт явах хэрэгтэй болов. Тэгэхээр одоо бид нар энэ дээр нэг юу ярьж байгаа юм AI ашиглаад янз бүрийн хичээл сургалтад ашиглаж байна. Сүүлд нэг MIT-аас нэг судалгаа гарсан байсан шүү дээ. Харсан уу юу? ChatGPT ашиглангууд хүний ерөнхийдөө ялангуяа яг эд нөгөө нэг оюун ухаанд бүрдэж байгаа оюутан ахлагын хүүхэд дээрс нэг сургуулийн оюутнууд ChatGPT ашиглаад ангууд тархины нөгөө синапсууд холбоосууд нөгөө ажиллаж байгаа хэсгүүд нь их төхмөтэй болоод улам одоо жоохон тэнэгдүү болох гэдэг тархины хөгжлийг сааруулж ийн гэсэн юм судалгаа гарч ирсэн. Тэгэхээр бид нар нөгөө original thinking гэж яриад байгаа шүү дээ. Яг өөрөө одоо өөрийн бодол. Тэгээ өөрөө нэгтэлж шалгадаг одоо critical буюу нухастай сэтгэлгээний тухай асуудал бол энэ үед бас нэлээд чухал юм болоо да гэдэг санааг өнгөлзүүлээд байгаа. Тийм. Тэгэхээр одоо хоёлоо илүү дараа нь үргэлжлүүлэх мэдэн хэрэглээр ороод ирлээ шүү дээ. Тэгэхээр хэрэглэн дээр нь орж ирэхэд тулгарч байгаа зүгээр надад нэг төрдөг бодол нь ингээд ашиглаад ч юм уу эсвэл машин сургалтыг ашиглаад ямар нэг юм гаргаад ирэхэд тэр алгоритм заримдаа их тийм opaque гэж хэлээд байдаг шүү дээ. Харагдах хайр харцаг гэж хэлдэг шүү дээ. Black box процесс гэж хэлээд байдаг. Тэгээ бид нар энэ юуныхан бол black box харанхуй хайрцаг руу нэг юм игээд нэг үр дүн гараад ирдэг гэж. Тэр black box процесс буюу тэн дээр миний зүгээр нэг зарим нэг санаа зовдөг юм. Энэ миний оригинал санаа биш л дээ. Зүгээр нөгөө Sapiens гэх номыг бичсэн Харари бас энэ дээр нэлээд санаа зовхон маягтай бичсэн нэг зүйл нь юу байсан бэхээр энэ алгоритмд өөрсдөө biasтай гажуудалтай нөгөө дискриминац хийгээд те одоо нөгөө арьс өнгөний үздэг чинь хүн урд өмнө бол хүн хийгээд байсан. Тэгээ хүн хийчихсэн учраас тэрнийг чинь ингээ эсэргүүцээ те эдгээр ингээ болдог байсан бол ямар ч сэтгэлгүй машин өөрөө юм системтэйгээр
biasтай тий эсвэл юм ялгуурлал, гадуурхалт, дискриминац маягийн юм хийгээд байвал яах вэ гэдэг ийм асуудал хүндсэн хөө. Тэгэхээр хоёлаа энэ дээрээс ярих гээд байгаа зүйл нь эцсийн дүнд юу гэхээр энэ хэрэглэн дээр тулгарч болох эрсдлүүд юу вэ? Дээрээс нь энийг бид нар яг ёс зүйтэй хэрэглэхийн тулд юу анхаарах хэрэгтэй вэ гэсэн энэ сэдв дээр. Яг тэр энэ бол одоо удахгүй асуудал дагуулж эхлэх нь тодорхой зүйл. Тэр эндээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нар юу ойлгож явах бол зохистой вэ гэдэг талаар ярилцъя. Датанд л тийм байгаа шүү дээ. Одоо тэр нэг арьс өнгөний талын жишээ чинь бол том кейс шүү дээ. Тэр чинь бол оруулж өгч датанд тэр аахгүй. Угаасаа тийм bias, тийм имбаланс дата өгчөөд тэрнээс нь яасан. Тэнгүү тэр бол датаны асуудал. Одоо химэл оюуныг машин сургалтын энэ юунуудыг одоо ингээд biasтай байна гэдэг ч байгаа байхгүй. Тэрийг байгаа датан тийм байгаа болохоор тийм байна. Магадгүй тэр домино сайн мэддэг хүн тэн дээр нь тодорхой тохируулгыг хийж өгөөгүй болохоор тийм байгаа даа. Тэгэхээр энэ бол яг хүн энэ машин сургалт чинь хүн сургаж байгаа датан дээр сургаж байгаа. Тэгээ магадгүй эсвэл түүхэн тийм баг, эсвэл хүн тийм байгаа даа. Янз бүрийн тийм ингээд асуудлууд гарсан. Тэгээд хамгийн том эрсдлэх юм уу сул тал нь болохоор transparency байхгүй байна гэдэг. Юу болоод байгаа мэддэхгүй тийм. Зарим юмуд нь болохоор ингээд input-ээс output гарсан гэхдээ яаж гэдэг нь бол мэддэхгүй байгаа шүү дээ. Ямар ч юм хариу гарсан. Тийм юмуд байдаг шүү дээ. Тэгээ одоо чи өөрөө багшилсан оюутнуудад тийм яриаддаг шүү дээ. Ингээ гараад эцэгт яаж гэдэг нь мэддэхгүй. Яаж гэдэг өөрөө бодооч байгаа. Тэр асуудал байна. Хоёрдугаар талаар тийм bias гэдэг ингээд одоо этикийн асуудлууд ч гэдэг юм асуудлууд гарч ирж байгаа. Тэнгүүд энднийг бол ингээл бүгдээ л ярьж байгаа. Тэнгүүд сүүлийн үед гарч ирж байгаа нэг трендүүд нь болохоор энэ химэл оюун гэдэг чинь болохоор аюул олон ажлын байраа ингээд орлоод ерөөсөө ингээд супер юм гараад ирэх юм байна гэжсэн бол энийг ерөөсөө хяналтанд байх хэрэгтэй байна. Хяналтын хүн хийх хэрэгтэй байна. Хүнтэй хамтлан явах хэрэгтэй байна гэдэг зүйлийг гараад ирсэн байхгүй юу. Химэл оюун тусдаа явна, хүн тусдаа явна гэдэг зүйл одоо байхгүй болчиход байгаа. Нэг жишээ яриа. Одоо баг арай дууссан юм болов уу? 10 сая долларын шилжилт сантаныг хөдөлгөөн хийсэн шүү дээ. Тэр нь болохоор за шинжлэх ухааны хамгийн дээд оргил нь математик гэж үзэх юм бол энэ химэл оюун чинь үнэхээр математикийн асуудал шийдэж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр ямар санаачлал төвшүүлсэн бэ гэхээр одоо нэг IMO буюу одоо олон математик олимпиадын бодлогуудыг химэл бодож чадах уу гэд. Тэгээд чинь Kaggle Maggle дээр айгүй том юмнууд гарсан шүү дээ. Тэмцээнүүд яваал. Тэгээд яасан чинь Google Mogul чинь бас нэг математикийн бодлогуудыг боддог тийм модель хийсэн шүү дээ. Геометрийн бодлогуудыг бүгд нь бодож чинь. Тэнгүүд чинь бол тэр айгүй амжилттай ер нь бодоод байгаа байхгүй. Тэгээд айгүй энгийн юм дээр заримдаа алдаад заримдаа болохоор айгүй комплекс бодлогуудыг бодож матаад. Гэхдээ ер нь бол алтан медалийн түвшинд бодож чинь гэж байна. Гэхдээ Хятадаас 6 хүүхэд ч зургуулааны 42 оноо авдаг шиг тэр түвшинд бол очиж чадаагүй байгаа байхгүй. Тэнгүүд нь яаж вэ гэхээр яг химэл оюун гэдэг чинь болохоор за хүний ингээд одоо хүртэл ингээд хүн төрөлхтөд явсаар байгаа нэг ийм хэмжээний мэдлийг олоод авцсан хүмүүсийн бүх тархийг нийлүүлэх юм бол ийм хэмжээний мэдлэг хүн төрөлхтөд биелүүлсэн гэж бодож байгаа бол химэл оюун дотор л сурах байхгүй. Бид нар датагаа өгөөд бид нар өөрсдөө байгаа дата өөрсдөө байгаа мэдлэгийн хүрээнд явж байгаа байхгүй. Хүн болохоор энэ тойргоосоо хүний оюухан чуулган энэ тойргоосоо задрах гэж явж байгаа химэл оюун чинь дотор л байна. Энэ дотроос сурах байхгүй. Тэнгүүд чинь болохоор энэ химэл оюун шууд хүнийг ингээд орлоод байна гэж байхгүй. Аль хэдийн мэддэг зүйлийг нь хийж өгдөг болохоос биш мэдхгүй зүйлийг гаргаж ирнэ гэдэг нь бол тийм үг байгаа байхгүй. Тэгэнгүүт чинь болохоор угаасаа хүн бол яаж ч хамт байх юм байна гэдэг. Айгүй олон одоо ингээд одоогийн ингээд том бизнесмэнүүд Elon Musk ч юм уу зарим футуристүүд болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр одоо хүн төрөлхтнийг нийлүүлсэн хэмжээний ухаантай болно гэдэг. Гэтэл энэ зүйл чинь болохоор бидний мэдлэгийн сан дээр сурж байгаа мэдвэл чинь яаж бидний мэдлэгийн одоо ингээд 1000 жил яваад ирсэн оюуханыг яаж ингэж хэлэх юм бэ гэдэг асуудалд хариулж чадахгүй байна. Тэгэхээр уусаа бидний мэдлэгийн сан дээр одоо хүртэл мэдсэн байгаа нийцсэн байгаа зүйл дээр сурж байгаа зүйл шүү дээ. Тэнгүүд чинь бол хүн төрөлхтөн өөрөө энийгээ тэлээд явна. Машин бол энэ дотор суралцаад явна. Тэнгүүд хүн машинаар хамтлах явах байхгүй. Одоо Эрдэнэт төрөлт тийм болчихлоо шүү дээ. Одоо том математикчид бол одоо ингээд нэг юу төвшөлөнгөтэй, гэсэн төвшөлөнгөтэй тэрийгээ шалгадаг зүйлээр хэлэгдэх модель гарч ирж байгаа гэж. Одоо мундаг одоо Нобелийн шагналын төвшний эрдэмтэд бол дандаа юм химэл оюун таанд явж байгаа. Тэгэхээр энэ хоёр хамт явна. Химэл оюуныг дангаар нөрч болохгүй мэн гэдгийг бид ойлгочихсон. Асуудлууд гарах юм байна. Тэгэхээр хяналтанд байх хэрэгтэй юм байна. Гэхдээ нөгөө талдаа та хэд ойлгох хэрэгтэй зүйл чинь энэ шүү гэж хэлээд байгаа нь болохоор энийг чинь болохоор хүн сургаж байгаа шүү дээ. Хүн төрөлхтний датан дээр сургаж байгаа шүү дээ. Яагаад энийг bias гэдэг юм зүйл гарч байгаа. Тэгэхээр энэ бол ер нь сонирхолтой тийм дискшнууд байнга өрнүүлдэг. Тэгээд ингээд шин ингээд санаанууд гараа яваад байгаа. Тэгээд мэдгүй 5 жилийн дараа биднээс арай өөр юм ирсэн. Сууж явах байх. Тийм баг. Яг тэгэхээр энэ бол шин тутам хөгжиж байгаа салбар учраас яг нөгөө state of the art гэдэг шүү дээ. Яг ингээд хязгаар дээр явж байгаа юмнууд учраас байнгын хувьсэл дунд явж байгаа шээ. Тэгэхээр
Хүмүүст бас нэг жоохон нөгөө юу агаад гэж байна. Фобиа гэдэг чинь айдас те. Өөрөө орлогдчих юм болов, ингэчих юм болов. Эсвэл одоо нөгөө зарим хүмүүс яг бид нар чинь нөгөө Matrix гэдэг кинонд дэр гардаг шиг одоо ингээд ийм ертөнц рүү шилжих юм шүү дээ. Машинууд нь хувьсгал тэгээд ингээд наадах дээр чинь айгаа гоё. Хоёулаа түрүүнд бас хаас яриад өнгөрсөн. Орлогдчих юм биш болов. Тэг яг зөв шин одоо шин одоо би нэг хичээлээ data analysis гэдэг ч юм уу заахад болохоор би илүү заамаар байгаа зүйл ингээд бодуулмаар байдаг хүмүүсийг. Шууд ингээд хүмүүс бол дийлэнх хүмүүс нь болохоор ингээд нэг бол ингээд data analysis ингээд аягүй гоё дашборд хийчих юм гэж боддог. Дашборд бол data analysis зүгээр нэг жижигхэн хэсэг байхгүй. Data analytics сэтгэлгээ гэж байна. Анализ гэж юу ингээд бодолтой тий. Энд ч бол шууд ингээд data дээр ажиллаад код бичил аягүй лаг юм гаргах гээд хүмүүс амар тийм ингээд яг зөв тэр нь гоё л доо. Ингээд сэтгэл хөдлөлтөй утаал ингээд явж байгаа. Тэнгүүд юм бодмоор байгаа байхгүй. Одоо ингээд аналитик гэж эсвэл тоо бодолтой тий. Тоо гэдэг чинь болохоор ингээд хүмүүсийн дийлэнх ингээд нэг ойлголт нь болохоор аягүй тийм хүнд нэр томьёотой хэцүү хэллэгтэй синус косинус гэл. Тэгээд ерөөсөө хүмүүс ч болохоор би энэ синус косинусыг хизээч одоо амьдрал дээр ашигласан хүн болон математик холбоо гэдэг үгнүүд байна. Гэхдээ хүн болон математик холбоо гэхдээ математик хүний амьдралд бол зайлшгүй ашиглагдах л байхгүй. Юу вэ гэхээр математик гэдэг чинь тэр томьёонууд биш шүү дээ. Сэтгэлгээний асуудал байгаа байхгүй. Секстэс үсэтг нь математик суралцахаас эхэлнэ гэдэг. Тэрийг л заах гэж байна математик чинь тий. Тэнгүүч чинь болохоор яагаад бид нар бага ангидаа нэг бундаг ном гэдэг байсан. Тэгээд тэр одоо байд юм уу мэдэхгүй. Одоо бараг харагдааг байхаа тийм байхаа болсон. Бүндэн багш сая талигаж шилсэн. Сая хэдэн жилийн өмнө. Бүндэн багш чинь бол ингээд нэг 4 ном байдаг байлоо тийм хөнгөнгийн. Айгуу тийм. Тэр чинь бол биднийг одоо хүмүүжүүлсэн бид нар тийм математик суралцсан зүйл шүү дээ. Өгүүлбэртэй бодлогод яагаад бид нартай бага ангиас нь тэгж өгүүлбэртэй бодлогод боддог байсан бэхээр эн чинь болохоор амьдралын одоо тэр сэтгэлгээ амьдралын ухаан байгаа байхгүй. Юу гэхээр хүн бол альва зүйл дээр тулаад шийдвэр гаргах, бизнесийн юм амьдралын шийдвэр гаргах гэхээр нөхцөл байдлаа ингээд дүгнэн штэ. Тэгээд тэрнээсээ ингээд зүүн шийдвэр гаргана. Тэрэн шиг өгүүлбэртэй бодлого гэдэг бол хэдэн инпут өгнө. Тэрнээс энийг аутпутыг гаргаж чигээд нөө уламжлалт програмчлал байна. Энэ инпутээс энэ аутпутыг гаргахын тулд яаж ямар алгоритмаар очих юм бэ гэдгийг зааж байгаа. Тэнгүүч энэ инпутээс нэг нь гээж юм бол болохгүй. Бодлого юм гарахгүй. Бүгдийг нь ашиглаж ийшээ өгнө гэдэг. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг тийм сэтгэлгээний зэгстэй зөв сэтгэлгээний аягүй тийм гол юу байгаа. Математик гэдэг чинь гол санаа нь бол тэр гэж юу гэдэг байхгүй. Тэрэн шиг аналитик сэтгэлгээ гэдэг чинь бас л яг адилхан одоо улс ууртай дүгнэлттэй тийм байх хэрэгтэй болохоос дата анализ гэхээр шууд юу болж байгааг мэддэггүй нэг black box-оор ороод граф гаргаад ирээд байж гэдэг нь бол буруу байгаа даа. Тэгэхээр энэ дээр аягүй тийм сэтгэлгээний одоо нэг бодох юмудаа бид нар аягүй гээчээд байгаа. Бодох хэрэгтэй талбар яаж явах вэ? Дистраллыг нь бодох хэрэгтэй. Тэнгүүт одоо тэнд дата анализац хүмүүстэй бас хэлдэг зүйл нь болохоор бүгд болохоор ингээд шив шин юм сураад шууд би career shift өөр салбар руу ороод шинэ career-тай болоод ингээд явчихна гэж боддог. Тэгээд үгүй гэж боддог байхгүй. Түрүүний хэлсэн чи өтөр хэлсэн ингээд IT матч биш шинэ өөр орохгүйгээр юм чинь бол домен дээр байж ах хэрэгтэй гэд. Одоо орчин үед болохоор IT-ийн кодчлыг бол ингээд хүмүүс бол ингээд сурдаг болоод шүү дээ. Одоо олон ингээд нээлттэй ихүүд одоо материалууд бий болчихсон. Математикийг бол одоо ингээд 10 жилдээ их сургуульд ингээд бүтүүлж чаж тодорхой мэдлэгтэй болчихсон. Тэгвэл энэ мэдлэгүүдийг авахд айгүй ойрхон болцсон байхгүй. Эсвэргээр нэг домен нөлөөж буй одоо салбарын мэдлэг байна тий. Тэрийг авахд чинь автоматар авч чадахгүй шүү дээ. Шууд толгороо авч чадахгүй тий. Эн чинь бол илүү нэг экспертиз буюу туршлагатай суурилсан 5-10 жилийн асуудал байхгүй. Тэгэхээр хүмүүс тэр дата анализ сурж байгаа, хэмлээн сурж байгаа хүмүүсийг шууд өөр юм руу очиж шууд ингээл ремонтоор ингээл Америкийн компанид ажиллаад дата анализын зүйлийг битгий бодсож боддог. Бага газартаа энэ дата анализын түүл гэж бодоод ашиглаад үр дүн гаргах хэрэгтэй. Одоо бүтэмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Харьцангуй давуу талаа бий болгох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр бага газар тал датаг авч хэрэгтэй. Одоо бүх газар дататай шүү дээ. Тэр датаг яаж илүү гоё шинжилэх үү, яаж үр дүн гаргах уу гэрэг талаас нь харах хэрэгтэй болчихдог. Шууд модель хийх гэдэг байгаа хүмүүс. Дата гэдэг чинь бол ингээд датагаа цэвэрлээд мэдээж хэрэглээ дата цуглуулах хэрэгтэй. Цуглуулсан датагаа би янзлах хэрэгтэй. Янзлаад хүмүүсийн байгууллагуудын аягүй тийм дутуу үнэлээд байгаа нэг хэсэг нь болохоор бүгдээрээ хэмэл баян гэж яваад байгаа. Descriptive analysis хийхгүй байгаа. Хамгийн энгийн зүйл. Тийм хамгийн энгийн зүйл вэ. Descriptive analysis юу болоод байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй. Манай бизнес яаж яваад одоо хаана байгаа юм гэдгийг ойлгохгүй. Тэнгүүтээ юу ямар замыг туулж ирээд одоо хаана байгаагаа ингэж анализ хийхгүйгээр ингэж шууд ирээд үгээ ингэж төсөөл. Тэгэхээр descriptive analysis хийх хэрэгтэй буюу салбартаа юм data analysis юу descriptive төвшөнд нэглээд суулгах хэрэгтэй болчихсон. Тэгээ яг зөв энэ дээр явах юм бол одоо засаглал янз бүрийн асуудал, literacy асуудал зөндөө юм төвчсөн. Тэгээ тухай газартаа энийг суулгах нь айгүй тийм чухал болчиход байгаа. За тэнгууд нэг хэмэл оюун миний ажлыг орлох уу гэдэг айдас багтдаг. Бүгд зүгээр би data analysis хийдэггүй, код бичдэггүй, хэмэл оюуны талаар мэдлэггүй хүн байлаа гэхэд зүгээр яг чамтай адилхан нөхөр гэхдээ тэрийг мэддэг болчихсон. Нөхөрлж чамайг орлох нөхөөс хэмэл оюун бол шууд ингээд ажлын байрыг
халаад явах цаг хугацаа болоогүй байгаа байхгүй. Тэгээ халахч боломжтой одоо ажлын байрууд нэг цөөхөн байх. Тэгэхээр бол хэмэл оюунаас айхаас илүүтэй хэмэл оюун мэддэг хүнээс ай гэж байгаа. Тэгэхээр өөрөөсөө бүдрэл тэрийг судлах хэрэгтэй болчихдог. Чин тутам могдож байгаа зүйл 5 жилийн дараа юу болохыг мэдэхгүй гэхдээ энэ дээр л суурлаад явах болов гэж боддог. Таны ярьж байгаа юм дээрээс бас нэг дээрээс хойш одоо дээрээс хоёулагийн подкаст ихнээс хойш яригдаад байгаа зүйл бол тэр domain knowledge гэдэг юмыг дахин онцлоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нөгөө IT, AI гэдэг юмроо хүмүүс зөвхөн таны хэлсэнчлэн зөвхөн тэр код эсвэл зөвхөн тэр одоо юу гэдгийг хойдолтон байгаа тэр дашборд юу гэдгийг график байгаа тань л. Гэхдээ таны хэлж байгаа тэр чухал санаа нь юу гэвэл эцэн тэр бизнес модель эсвэл тэр хийх гээд байгаа зүйл. Заавал бизнес байгуулах тий. Засаг дээр бол тэр боловсруулах гэдэг бодлогынхаа мөн чанарыг ойлгохгүй бол одоо хэдэн мянган дата цуглуулад хэдэн мянган график гаргаад бол нэмэргүй юм байна гэдэг энэ концепцийг л айгүй сайн хүмүүст ойлгуулах хэрэгтэй болов гэж бодод. Нөгөө нэг хайп болчиход шүү дээ. Одоо ингээд би ингээд AI чинь болохгүй юм шиг байна гэдэг юм хайп байгаа боловч эцсийн дүндээ тэр чинь нэг юм зориулагдана гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй. Хүний амьдралыг сайжруулах, бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх гэдэг мастер зорилго нь хойдолтон байгаа шүү гэдгийг айгүй сайн. Одоо тэгээ бодлоо. Одоо ягаад наадах чинь стил тийм domain knowledge гэдэг хүчтэй гэдгийг батлах зүйл чинь болохоор одоо энэ амжилттай явж байгаа компаниуд байхгүй юу? 30 жил бизнес хийсэн ах эгч нар байхгүй. Тэр хүмүүс яаж бизнес нь явж ирсэн бэ гэхээр экспертиз дээр, интуиц дээр шийдвэр гаргалтууд нь дандаа туршлага дээр эсвэл интуиц зөв сайн дээр ингээд гараа шийдвэр гаргадаг. Одоо болохоор дата хэмэл оюун гэдэг одоо юм гараад ирж штэ. Одоо компаниудын зарим компаниудын зорилго болгосон зүйл нь data driven decision making буюу өгөгдөлтөөр суурилсан шийдвэр гаргалт гэдэг. Гэхдээ still ах эгч нар маань экспертиз интуиц дээр шийдвэр гаргаа явж байгаа тохиолдол их байгаа байхгүй. Тэгэд амжилттай л байна. Тэр чинь юу гэхээр энэ туршлага домен гэдэг зүйл чинь хүчтэй хэвээрэл байгаа байхгүй. Энэ уус хүчтэй хэвээрэл байна. Энийг харин тэр дататайгаа хослуулж чадах юм бол амжилтанд хүрнэ. Бүр улаас шинийг шууд интуиц нэг юу нэг авч хаянгуудаа цэвэр датан дээр гэх юм бол болохгүй. Хамтдаа байж явах хэрэгтэй. Ер нь энэ AI data science-аар суралцж байгаа эсвэл энийг компанид авч хэрэгжүүлэх гэж байгаа. За хоёр байхгүй болохгүй. Хоёр тустай субъектууд болчихвол суралцж байгаа 10 жилийн хүүхдүүдэд тэ эсвэл магадгүй их сургуультаа орчоод карьераа өөрчлөх гэж бодолт тээж байгаа оюутнууд байж болно тэ. Би ер нь ингэ даа гэсэн оюутнуудад өгөх зөвлөгөө. Яавал энэнийг их амжилттай сурдаг юм бэ? Яавал энэ дээр мастери хийд юм бэ гэдэг нэгтгэх нь энэ хүмүүс та ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг. За нөгөө асуултыг энийг ярьсныхан дараа асуучих. Одоо шахав тгий гэж бодож байгаа юмсаа их болцоод байгаа даа. Гэтэ яг зөвөр түрүүний хэлсэнчлэн энэ зүйл чинь зүгээр ингээд шууд тийм хит бас сэтгэл хөдлөлтөд автаа шууд ингээд гоё дашборд, гоё модельуд ингээд яах нь гэсэн илүүтэй. Энэ чинь бол ер нь бас бодох ухаан байхгүй. Тэгжээж аягүй сайн бодож иж юм аяадаг. Доментэй байж юм аяадаг. Тэгээ яг зөвөр хүн болгоныг түрүүнд хэлсэнчлэн орчин цагт бол 5 жил 10 жилийн дараа улмал одоо энэ хандлага нэмэгдэх байх. Тодорхой хэмжээнд код бичдэг, тодорхой хэмжээнд дата амжилтыг анализ хийдэг. Хэмэл оюуны мэдлэгтэй хүмүүс л ер нь бол ирээдүйд харьцангуй даваа талыг бий болох байх гэж боддог. Тийм учраас ер нь бол заавал өөр мэргэжилтэйч биш чирнэ. Энэ мэдлэгээс заавал тодорхой хэмжээнд эзэмших ёстой гэж бодоод байгаа. Тэгэхээр ер нь бол хүн болгоныг л одоо эндээс тодорхой хэмжээнд заавал амар супер датанаас болох хэрэгтэй. Тодорхой мэдлгүүдийг ингээд аваад явах хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ яг зөв илүү энэ ирээдүйд баг бүх одоо ингээд 10 жилийн хөтөлбөр, сургуулийн хөтөлбөрүүд дээр ингээд яг бүх юм дээр байж байгаа судалгааны арга зүй гэдэг нэг юм байдаг шүү дээ, тийм. Тэрэн шиг төвшөнд ер нь бол очих болоо гэж би хардаг. Энийг бол бүх хүмүүс эзэмших одоо тодорхой мэдлэгтэй болох хэрэгтэй болов уу гэж хардаг. Тэгээд чивсэг тайлгцсан гэдэг шиг тийм. Тэгээд энэ зүйл чинь болохоор бүх газар дататай болж байгаа. Бүх газар ингээд гоё салбарууд ингээд тус тустай ингээд хөгжөөд явж байгаа. Бүгдэнд ингээд дата бий болж байгаа. Тэгэхээр заавал ингээд дата анализ гэдэг чинь ингээд өөр газар ингээд нэг IT компани ч юм уу ажиллах санхүү компанид ажиллах гэхээс илүүтэй хаач ажиллаж болно. Одоо жишээ нь би юун дээр саксоногийн баг дээр ажилладаг байхгүй тасалжуулагчийн багт. Одоо 4 жил болж байгаа. Тэгээд тэнд бол бас дата байгаа даа. Миний зүгээр итгэл үнэмшил болохоор спорт тоо 2 холбогдох болов уу гэж боддог байхгүй. Спорт 2 холбогдох хэрэгтэй. Moneyball гэх кино багш. Moneyball тий. Moneyball л ер нь хамгийн алдартай кино тий. Тэрнээс хойш бас ингээд дэлхийн спортын түүхэнд яг энэ тоог холбочихсон айгүй амжилттай жишээнүүд гараад ирсэн. Америкийн мэргэжлийн спортууд бүгдээрээ энэ дээр ач холбогдол болчихсон. Тэгээд ингээд явж байгаа. Тэгмүүд энэ дээр би холбогдно гэдэг итгэл үнэмшлээрээ ер нь ингээд явж байгаа. Тэнгүүд болохоор энэ хандлагч гэсэн бол ингээд юу болох вэ? Яг зөв ингээд хүүхдүүдэд залууд өнөрт хэлэхэд бол би бол ингээд сакс тоглож чадахгүй. Гэтэ би сакс тоглохгүйгээр тоогоо бодож байгаад би лигийн мөнгө мэдээлэлтэй гэж хэлэх байхгүй би одоо.
Тэгээд тоо нэгдүгээр юу гэж чадчих тийм. Хоёрдугаарт болохоор тоо бодно, код бичнэ. Ингээд эн чинь ингээл нэг компьютер арт сууж яадаг юм гэж боддог тийм. Гэхдээ би тэн дээр компьютер арт суудаг уутартай биш би зэрэг санал дээр тоогоо бодоод илүү тийм хүний авч чадах, спортын авч чадах, адреналин тэмцэлтүүдийг авч чадчих жоохгүй. Тэгэхээр энэ бол data analysis гэдгийг бол ингээд тийм айгүй өргөн үрээтэй. Хэмлээний айгүй өргөн үрээтэй хаан чиглэлийн байгаа гэдгийг нь бол бодох хэрэгтэй. Тэгэд манай багшийн хэлдэг үг гэдэг тоо худлаа ярьдаггүй гэдэг. Тоо худлаа ярихгүй тоон дээр шинжилгээ хийж зөв шийдвэр гаргана. Тоон дээр шинжилгээ хийж зөв төгөлтийн тийм учраас ингээд бүх газар хэрэгтэй. Энэ дээр айгүй итгэх хэрэгтэй. Тэгэд хаа хөрмөр байгаа цэг дээрээ энийг ашиглаад хүрэхэд бол айгүй тийм бүх боломж нээлттэй болсон байгаа байхгүй. Заавал ингээд өөр технологийн компани гэж бодохоос илүүтэй. Тэгээд ингээд ямар нэг заа гэж гаралтгүйгээр сэтгээд ийшээ өрмөр гэдэг зэрэг рүүгээ би энэний тусам цархрыг бодох юм бол бүх юм нээлттэй. Илүү боломж нээлттэй. Юу вэ? Practically ямар ер нь шууд эхлэе гэж бодъё л да нэг хүн нөхөр эхлэж байгаа гэж бодъё. Өнөөдөр шийдвэр гаргаад энэ подкастыг үзээд за окей би ер нь data analyst сурах. Ямар номноос ч гэдэг юм уу хаанаас эхлэх хэлбэр вэ? Тий, яг зөв хамгийн юунууд дээр юу байгаа та. Одоо ингээд YouTube дээр ч олон ингээд видеонууд одоо олон ингээд сурах хүчгүүд байгаа тий. Сурах хүчгийн төвшөнд яг энгийн хүн шууд ойлгохоор сурах хүчиг гэдгээс илүүтэй видео контентууд айгүй зөв болов гэж боддтой. Тэр нь болохоор data camp гэдэг нэг юм веб одоо платформ байгаа сургалт тий. Тэрийг би бол одоо ингээд харангууд одоо би шинээр яаж байгаа хүмүүст бас тэрийг санал болгох. Тэрийг харангууд тэр айгүй тийм энгийн үгээр бас айгүй тийм хэрэглэгчийн туршлагад айгүй тийм нийцсэн user experience айгүй айтайхан тийм зүйл болов гэж боддог. Тэгэхээр data camp дээр оронгуудаа нэг одоо зөвхөн нэг хичээл авахгүйгээр яг create track гэж байдаг. Ингээд хөтөлбөрийг хараад өгчдөг байхгүй. Data analyst create track болох юм. Create track-ыг авахын тулд чи ийм юмнуудыг ингэж үзэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэрийг бол ингээд яг тэрийг ингээд үзээд явах хэрэгтэй. За тэгэнгүүтээс тэ хамгийн том хүмүүсийн алддаг зүйл нь болохоор ингээд хичээл үзээд болчихно гэж боддог байхгүй. Энэ бол илүү практик дээр суурилсан зүйл байхгүй. Маш сайн практик хийх хэрэгтэй. Хичээл үзэн, видео хичээл үзлээ, хүмүүсийн лекц сонслоо, ном уншлаа. Энэ зүйлийгээ өөрийнхөө байгаа одоо тэр домен дээр байгаа датан дээр турших хэрэгтэй. Нэг дадал болох хэрэгтэй байхгүй. Дадал болгож энэ гарцсан. Тэрнээс ингээд аягүй сайн хичээд хамгийн сайн одоо тэр Harvard юу ч юм уу мундаг сургуулиудын одоо лекцийг үзээд юм сурахгүй заяа. Юм сонсон чи сурахгүй. Юу сурах вэ гэхээр яг ингээд байнгын дадал болгож тэрийг яаж дадлуулах вэ гэхээр яг өөртөө байгаа датан дээр л хийгээд үзэх хэрэгтэй байхгүй. Одоо чинь мэдээж ингээл дата гэж юу вэ гэж эхлээл за Python руу яаж датагаа дуутах вэ гэж юм орно шүү дээ. Тэрнээс нь эхлүүлэл өөртөө байгаа датагаа Python руу дуутаад үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол байнгын ингээд хийж идэг практикийн тийм дадал болгож иж сурдаг зүйл учраас тэрийг аягүй сайн болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүс ингээд лагерийн сургалтууд суугаач гэдэг юм болоо хичээл үзээд болчихно гэдэг тэгээ мартчихдаг байхгүй. Нөгөө хөдөлтөд бас нөгөө зорилгон байж байгаа хэрэг. Би энийг сураад яг ямар проблем шийдэх гээд байгаа вэ гэдгийг аягүй сайн фиксэйт хийх хэрэгтэй болохоос биш. Зүгээр энийг сурчий гэдэг тэгээ гоё учраас сурчий биш те. Энийг ашиглаад нэг юм шийдий гэдэг тэр одоо юу гэдэг curiosity байх хэрэгтэй юм шиг. Тий. Яг сертификат авах бол нэг асуудал шүү дээ. Сертификат авах бол амархан. Сертификат аягүй гоё LinkedIn рүү оруулаад гоё хийж болно те. Одоо тийм зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүд яг зүгээр энэ яг ур чадвар болж сууснаа гоё гэдэг асуудал. Ур чадвар болж сууснаа гоё гэдэг чинь л чухал асуудал учраас тэрийг өөрийн гартаа оруулаад яг одоо сагсчин нэг шийдэлтэй гартаа оруулах бүх хүн одоо мехи гартаа оруулах гэдэг шиг data analyst хэмэл оюуны мэргэжилтнүүд бол яг тэр ур чадвараа өөрийн гартаа оруулсан өөрийн болгосон байх хэвээр. Тэрний хувьд бол яг маш одоо ингээд яг дадал болгоод байнга юм хийгээд байх хэвээр. Энийг хийх бол амархан байхгүй. Өдөр тутмынхаа ажил дээрээ байгаа датан дээрээ л ингээд ажиллаад явах юм бол энэ бол ажиллаа хийж байгаа, хичээл хийж байгаа. Тэгээд чи сайжирж байгаа гэсэн үг. За хоёлоо хоёр дахь асуулт нөгөө хоёр дахь парт асуулт нь энд үү чиглэе. Компани захирлууд руу чиглэе. За жижиг дунд компани захирлууд байгаа гэж бодъё те. CEO эсвэл operation COO те Chief Operation Officer гэдэг гэдэг. Энэ хүмүүс за чухам яг data analysis-ийг код бичээ суух нь юу бол. Тэгэхээр энэ хүмүүс та энэ датаг ойлгох соёлыг суралцахад яг яаж өөрийгөө апдейт хийх хэрэгтэй зөвлөхөр. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бол өөрсдөө дата сураад тодорхой хэмжээнд литрээс нэг ойлголт авах хэрэгтэй байна. Тэрийгээ чухам хаанаас авах вэ те. Яг өөрөө код бичээ суух нь бол одоо зарим өдөөс SEO олцсон үед бол одоо LED ерөнхийдөө бүр нөгөө нэг square one-аас эхэлнэ гэж байхгүй нэг дэх юмнаас эхлэхгүй. Тэгэхээр доороо яг мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулна гэсэн. Тэгэхээр SEO-гийн хувьд бол компани дотор culture үүсгэх нь бол номер 1 чухал ажил. Тэгэхээр магадгүй энэ data literacy-тэй, data culture-тэй энэ дэр одоо нөгөө data driven ийм шийдвэр гаргадаг компани болох соёлыг бүрдүүлэхийн тулд SEO-гууд ямар алхмууд хийж эхлэх хэрэгтэй.
За мэдээж хэрэг өөрөө маш сайн ойлгосон байх хэрэгтэй тий. Дата гэдгээ. Тэгэхгүй бол яг зөвхөн жанр эхлэхгүй. Ер нь бол нийтээрээ дата гэдэг ойлголтоо за статистик гэж хараад байдаг. Эсвэл дашборд гэж хараад байдаг. Бид нэр ковидоос хойш ковидын биднэрт бас өгсөн зүйл нь бид нар амар лаг дашбордуудтай болсон баггүй дэлхийд яриа. Бүгдээрээ дашборд хийгээд те. Бүгдээр ингээ зайнаас юм хянах шаардлагатай болсон. Тэнгүүд аюул лаг дашборд хийгээд дашбордуудыг хараад байдаг. Эсвэл шууд хэмэл оюуны модель угсарчих юм байна гэж бодоод байдаг. Тэгэхээр өөрсдөө аюул тим апдейт хийгээд өөрсдөө мэдээлэлээ ойлголт аюул сайн болгох хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор за data governance гэдэг. Хэн юу хийх юм те. Дата нь хэн дата цуглуулах юм, хэн процесс хийх юм, шийдвэр гаргалтанд яаж орох юм гэдэг засаглалын асуудал нь аюул чухал байна. Энд дээр бас шийддэг аюул олон асуудал байна. Ер нь бол ингээд дата гэдэг нэг функц байлаа гэж бодоход тэр функц нь болохоор ингээд centralized хэлбэртэй байх юм уу гэдэг юм. Явдаг гэсэн бүх тийм модель. Тэнгүүч нөгөө домны асуудлууд орж иж байгаа юм. Энэ хүчин бүх юм дээр оролцох хэрэгтэй шүү дээ. Маркетинг дээр оролцсон, борлуулалт дээр оролцсон ингээд. Тэнгүүт одоо сүүлийн үед яриад байдаг зүйл нь болохоор decentralized буюу дата зүгээр ингээд нэг функц нь болохоор платформ бэлтгэсэн. Бусад тэр нэгжүүддэх одоо тэр маркетингийн үнэ нь болохоор тэр дата руу хандаад дата анализ хийж чаддаг, шийдвэр гаргаж чаддаг, харж чаддаг. Тэн дээр функц болон дээр датаны юмнууд нь байвал зүгээр юм байна гэж хэлдэг. Тэгэхээр нөгөө нэг домен дээр байна гэдэг нь тэр асуудлыг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр засаглаа ямар байхаа шийдэх хэрэгтэй. Тэр ямар датаг цуглуулах юм, яаж цуглуулах, яаж процессыг шийдвэр гаргалтанд яах юм. Ирээдүйд бид нар 5 жилийн бидний дата эсвэл хэмэл оюуны roadmap ямар байх юм, юу зорж ажиллах гэдэг аюул сайн тодорхойлох. Тэгэхгүй бол зүгээр за ямар ч ясаа нэг хэрэгтэй юм шиг байна гэдээ авах юм бол бараг аавгон дээр байх. За тэгэхээр хинээр хэлэх нь яаж их governance нь чухал байгаа. Тэрнээс одоо нэг санхүүгийн үндэ өгчөөд ч юм уу арай нэг за чинь нэг Excel дээр сайн ажилладаг чинь нэг тоотой ойрхон юм чинь ингээд өгөөдөж болохгүй. Тусдаа ингээд ажлын байрыг нь функцүүдийг бий болгож явах хэрэгтэй. За тэгээд дараагийнх нь болохоор таны хэлээд байгаа data literacy гэдэг зүйл байна. Одоо data тайлбарлалт юм уу? Тайлбарлалт, бичиг үсэг тайлбарлалт гэдэг үү те. Дата тайлбарлалт те. За тэгэнгүүт тэр зүйл чинь болохоор зөвхөн менежментийн төвшин биш, компаниараа бүгдээрээ ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм. Компаниараа бүгдээрээ data literacy-тэй болох хэрэгтэй. Монгол улс одоо хэмэл оюуны төслүүдийг хийх юм бол нийтээрээ л literacy тайлбарлахгүй бол одоо юм бол болохгүй шүү дээ. Тэр шиг компани data literacy тэр соёлыг суулгахын тулд мэдлэгүүдийн төвшнийг бүгдийг нь явах хэрэгтэй. Бүх хүмүүс бол data нь яагаад чухал юм? Яагаад ингэж юм? Тэр юу зорж байгаа гэдгээр ер нь бол ингээд бүгдэн дээр ингээд мэдлэг түгэх хэрэгтэй болчихдог. Тэгээд тэрний араасаа одоо ямар төслүүд хийх вэ? Юу хийж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгээд одоо угаасаа бизнес юм чинь cost benefit analysis хийгээд энэ төслийг хийх үгүй юу гэдэг чинь том асуудал болоод байна. Тэгээд одоо ч тэгээд зарим заавал дата функц гэхгүйгээр орлож олдог юмнууд юу болчихлоо шүү дээ. Бэлэн солиушнууд авч олдог. Одоо тэгээд бэлэн солиушнуудыг дийлэг нь аваад авах шиг байна те. Тэгэхээр одоо Монгол улс ялангуяа хүний нөөц бага юм чинь яг ингээд датагийн мэргэжилтнүүд авъя, хэмэл оюуны мэргэжилтнүүд авъя гэхээр чайгүй цөөхөн. Дээрээс нь бас нэг хөдөлмөрийн үнэлэмж нь бас нэлээд сайн болсон болохоор бүх компаниарыг авч чадахгүй. Гэтэ боломжуудаа аюу сайн судлаад одоо тийм бэлэн солиушнуудыг авч болдог юмнуудыг л харах хэрэгтэй байна. Монгол компаниуд ч гэсэн одоо тийм чиглэлээр бэлэн солиушн зардаг, нийлүүлдэг олон компаниуд бий болж байна шүү дээ. Тэгэхээр data governance буюу ядаж ингээд нөгөө нэг сайлаа бэлтгэр саваа бэлтгэж те. Одоо мэдээж би зарим жижигхэн компаниудад бол мундаг одоо юу гэдэг AI officer ч гэдэг юм уу одоо data officer авч чадахгүй ч гэсэн тэд нар ядаж нөгөө нэг юмаа ингээд цуглуулдаг нэг нөгөө mental system гэдэг сэтгэлгээний систем юм байна те. За би датагаа ингэж цуглуулах хэрэгтэй юм байна. Нэг иймэрхүү байдлаар хадгалах хэрэгтэй юм байна. Иймэрхүү зорилгоор хэрэглэх хэрэгтэй юм байна те. За тэр нь амар супер дупер автоматчлагдаагүй маа гэхэд анхан шатныхаа юм өөр бол нөгөө их тийм системийн хувьд зүг юм ухсраад дараа нь тэрнийг автоматчлах, сайжруулах энэ төр юмнууд үүсэх хэрэгтэй болов гэж би хараад байна. Тэгэхээр тэр нэг сэтгэлгээ байна шүү дээ. Одоо SEO-гийн толгойн дотор за би тоон дээр тулгуур шийдвэр гаргана шүү гэдэг нэг ийм концепцийг авахын тулд энэ хүмүүс тэгэхээр хаанаас одоо санд болох би шулуухан л ярил л дээ. Санд болох 3 ном тий. Одоо өөрийнхөө компанид ийм data driven data руу хөрвүүлэх ийм тайлгдалт хийх гэж байгаа бол SEO-д нэг inspiration төрөх хэрэгтэй шүү дээ ихний хэлдэг тий. Тэгэхээр тэр SEO нарт магадгүй компани даяараа нийтээрээ библ шиг уншиг гэвэл л да тий. Компани bible болгоод хэдүүлээ энэ концепцийг одоо нийтээр компани даяараа мөрдлөг болгоё. Тэхийн тулд одоо энэ номноос ч гэдэг юм уу магадгүй энэ хичээлээс ч юм уу эхний ээлжинд би бол одоо нөгөө нэг хөшүүргийн эхний цэгийг тавих гэдэг цаашаа компаниуд яахануудад мэдээж тэдний өөрсдийн сонголт таны хэлснээр cost benefit analysis гэдэг. Тэгэхээр ядаж нэг удаа trial хийгээд үзийгвэл нэг иймэрхүү юмнаас нэг өртөг байх та тий. Нэг иймэрхүү юмнаас нэг компани нэг ойролцоогоор нэг ойлоо бодсон макста нэг 50 үнэтэй компани асуудал ярил л да. Тэгвэл танай компани нэг иймэрхүү юмнаас эхлээд үзээрэй гэдэг нэг тийм зөвлөмж авбал яг ном гэхээр илүү тийм техникэл болчиход байгаа байхгүй. Яг зөв эхлээд эхний хэмжээнд бид нар одоо хаана байгаа гэдэг дээр одоо assessment хийх хэрэгтэй. Нэг тийм одоо яг тийм мэдлэг
одоо энэ чиглэлийн судлаач ч юм уу тэр ярилцаад бид нар хаана байгаа вэ гэдгийг ойлгох. Диагноз хийх хэрэгтэй юм тий. Тэгээд түрүүний таны дурддаг Харари байж тээ. Харарыг уншихад ер нь хаашаа явж байгаа вэ гэдэг дээр мэдээлэл авах шүү дээ. Ер нь бол ийм байгаа юм байна гэдэг. Тэр чинь айгуу чухал байгаа байхгүй. Химэл оюун чинь ийм юм байна гэдгийг ойлгохоос илүү те. Ийшээ яваад байгаа юм байна. Энэ зүйлрүү яваад байгаа юм байна гэдэг. Нөгөө талдаа бид нар өөрсдөө хаана байгаа ойлгочих. Бид нар энд байгаа юм байна. Тренд ийшээ яваад байгаа юм гэвэл. Бид нар хаана очих юм. Бид нар заавал тийш очих албагүй шүү дээ. Тэгээд бид нар нэгэн цэг рүү 5 дээр ийш очиж энэний ийшээ өрхийн тулд яаж өрөх вэ гэж бодох хэрэгтэй. Заавал тийшээ бодохгүй. Тэгэхээр ер нь бол хаана байгаа assessment хийх хэрэгтэй. Хаашаа урж байгаа ойлгох хэрэгтэй. Ер нь бол Хараригийн номыг л одоо шууд яриад байгаа шүү дээ. Тэгээд тэрийг бол одоо ер нь бол юу ийм бол ийм гэж явж ирсэн юм байх шүү. Ийшээ явах юм байх шүү гэдэг зүйлийг нь ер нь popular science талдаа бол одоо Хараригийн Homo Deus хамгийн сүүлд бол Nexus гэх ном гэсэн байгаа шүү дээ. Окей. За. Тэр номыг л ер нь бол айгуу тийм модон тараад тэрийг л санал болгоно доо. Тэг яг зөвхөн technical асуудлууд бол дараагийн асуудал шүү дээ. Technical юмыг бол шууд хүмүүс technical хийчих гээд байгаа байхгүй. Шууд ингээд шууд одоо яагаад шууд ингээд датагаас угсраа шууд модель хийчих. Тэгэхээр эн чинь болохоор юмаа бодоод концепт бодоод хаана байгаа вэ хаашаа өрөх ёстой вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо шууд technical юм хийгээл шууд ч амарлаг хэмэл оюун чи ийм юм байна. Тэ generative ийм юм байна ингээд чи гэдэг зүйл нь бол дараагийн асуудал байна. Энэ асуудал ч ер нь бол тийм амар technical биш асуудлууд нь шийдэгдсэн бэлэн болцсон амархан болоод байгаа шүү дээ. Тэгэхээр бол хамгийн хэцүү асуудлууд нь яаж хүрэх вэ? Концепт нь айгүй хэцүү. Концепцоо бодоагүй зүгээр шууд ингээд хэмлээ ингээд. Тэгээд байгаа асуудлууд байгаа. Тэгэхээр айгүй тийм хаана байгаа хааш хүрэх вэ гэдгийг айгүй сайн бодох хэрэгтэй. Тэгээд төлөвлөгөө тэн дээрээс өөрлөө гаргах хэрэгтэй. За хоёулаа бол мэрэгчлэн болгож байгаа хүний хувьд ярьлаа. За компани захирлууд, компани удирдах байгаа хүмүүсийн хувьд ярьлаа. Тэр нь үндэстний нэг иргэний хувьд ярил л да. Манай улсын нэг иргэн те одоо нэг иргэн бат, иргэн дулмаагийн хувьд ярих юм бол бид нар энэ асуудлаас одоо хятад бол дунд сургуультай энийг заавал үздэг хичээл болгочлоо. Тэгэхээр бид нар энэ иргэддээ магадгүй боловсролын тогтолцоонд гэдэг юм уу энэ хэмэл оюун ухаан, data literacy гэдэг юмнуудыг яаж оруулах хэвээр вэ? Энэ дээр бид нар юу анхаарах хэвээр вэ? Одоо магадгүй бодлого боловсруулагч нарт энийг хандаж хэлэх юм бол яг зөвөр манай ах чинь хэдэн жилийн өмнөөс нэг хэмэл оюуны стратеги гэж засгийн төвшөнд бас яриад эхний драфтууд гараа авч байгаа. Тэ. Яг л тэр зүйл сайжрах юмуд бол их байгаа байх. Орон зай сайжруулах хэвээр асуудлууд их байгаа байх. Тэр нь нийтээр нь ер нь хүмүүсийг зөксөөсөө зөв хүмүүсийг бодъё л да. Хоёулаа жишээ нь хэмэл оюун хэрэглэхгүй байсан гэсэн хэмэл оюун дотор амьдарч байгаа шүү дээ. Бүгдээрээ манайх ч болохоор хоол гоцтой хүмүүс их. Сошиал медиа ашигладаг хүмүүсийн хувь их те. Бусад дарцлаад маш мэрцэн өндөр шүү дээ. Сошиал медиа дээр жишээ нь хүн бол хэмэл оюуныхаа бабл дотор байгаа байхгүй. Чиний сонсдог сенсацууд, миний сонсдог сенсацууд өөр шүү дээ. Тэгэхээр зөвхөн би одоо жишээ нь хэмэл оюун дотор одоо хамгийн анхны эхэлсэн одоо хүмүүсийн аягүй тийм мэдсэн зүйл нь болохоор Netflix шүү дээ. Netflix ч өөр аягүй тийм lag use case яг recommendation system буюу нэг санал болгоод ямар кино санал болгох системийг чинь аягүй тийм том чангалын сантай уралдаан зарлаад мундаг дата сайентистуудаа тэрийг хийлгэж гисэн. Тэгээ одоо ингээ харангууд ингээд хөжилтэй жишээ гэх юм бол би чинь нэг одоо сургуулаа төгсмөсөөд ингээд нэлээд жилийн өмнө бол юу байсан? Одоо нэг Супер Баатартай кино мөн үздэг байсан байхгүй юу? Тэгэхээр чинь Супер Баатартай кино үздэг байхад чинь миний Netflix чинь бол тийм л кинонууд санал болгоо шүү дээ. Тэгээд би чинь нөгөө нэг Netflix-ийн нөгөө төлбөрөл бүрттэй холбоотойгоор яагаад чинь би эхнэрийнхээ аккаунт руу нүүгээд тэгээд тэр үеэс хойш би ч одоо K-драма үздэг болсон байхгүй юу? Crash Landing on You гэдэг тийм. Тэгэхээр би ямар бабл байхад би өөрөө шийднэ. Тэр баблд амьдрна гэсэн үг байхгүй юу? Чи Instagram дээр чинь нэг TikTok дээр ч юм уу те нэг хөөрхөн нохой байна гэдэг нохойтой рилүүд дээр хоёр дарчгаж юм нохойны бичлэг дахиж харуулна. Чи юутай одоо engage хийж яа юу сонирхож байна гэдэг чинь цаа чинь судлахыг хүсэж байгаа. Тэнд нэг хэмэл аян чам зориулсан хэмэл ажиллаад чам зориулсан баблыг үүсгэж байгаа. Чиний сонсдог сенсац өөр, миний сонсдог сенсац өөр. Үе үеэр ялгаад байгаа шүү дээ. Зарим нэг юм дээр тийм тохиолдол байх. Нэг сенсац болоод байгаа. Юу болсон би мэдээдэггүй. Тэ? Тэнгуүч ингээд тусдаа бабл байгаа. Тэгэхээр өссөн үсээгүү өөр хэмэл оюуны дээр бабл дотор орцсон байгаа. Тийм учраас энэ дээр айгуу тийм бодолтой байхгүй бол хүмүүс айгуу тийм соён гэгэрүүлэн гэх юм уу энэ нийтээр нь literacy гэдэг зүйлийг үүсгэх хэрэгтэй болчиход байгаа хэмэл оюуны юмнууд дээр. Тэгээ нөгөө талдаа болохоор хувийн талаас ч гэсэн тэрэн дээр боломжтой байх хэрэгтэй. Тэр баблыгаараа л амьдралыг төсөж болохгүй шүү дээ. Улс төрд ялангуяа их ашиглагдаад байна шүү дээ. Ийм л байд юм шиг гэлтэй. Зөвхөн тэрүүгээр хязгаарлагдахгүй гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс ч өөрөөсөө аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд мэдээч хэрэг энэ гарын доорох гэдэг шиг одоо ингээд хэмэл оюуны юмнуудыг аягүй сайн ашиглаад сурах хэрэгтэй. Өссөн үсээгөө ингээд явах юм чинь ийм байт юм байна гэдэг ерөнхий ойлголтуудыг яагаад ашиглаад хүмүүсийн хувьд сурч хэрэгтэй байх. Үндэсний хувьд бол яг
одоо стратеги тодорхойлоод, road map тодорхойлоод хаашаа хүрэх юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Одоо тэгтээ бол нэг яадаг шиг нэг биелэхгүй зорилтууд тавьж болохгүй те хэмжигдэхүүц юм байх хэвээр. Одоо манайх ч одоо нэг юм энэ юмыг энэ одоо юу хэрэгжүүлнэ гэдэг юм тавиад байдаг шүү дээ. Хэрэгжүүлээд хэрэгжлэн ямар ахын гэдэг тал дээр бодиттой юм тавих хэрэгтэй. Тэгээ энэ ерөнхийдөө эрчим хүчний асуудал байгаад байдаг юм надад чинь те эрчим хүчний асуудалтай холбоотой одоо тийм л ойны хөгжил чинь цаашаа эрчим хүчтэй холбогдоод байгаа учраас энэ асуудал чинь манай аюу тийм чухал хэсэг учраас энэ дээр засгийн хувьд бол аюу сайн бодолцох хэрэгтэй зөв байх. Энэ дата төвүүд яах юм те. Бусад энэ юмудаа хөгжлийн юмудаа аюу сайн бодох хэрэгтэй байх гэж боддог. За баярлалаа. Алтан үлзий бит хоёр одоо 21-р зуун сүүлийн 5-10 жилд маш эрчтэй яригдж байгаа энэ салбарын талаар ярилцлаа. Маш олзуурах хөстэй сонирхолтой ярианууд, сэдвүүдийг, асуудлуудыг хөндөж ярилцлаа. Тэгээд энэ дундаас бас олзуурах сонгож аваад бүр онцломоор хэд хэдэн зүйлсүүдийг бол бид урдмаар байна. Энэ дундаа бол одоо юу гэдгийг энэ химэл оюун ухаан гэдэг бол түүл юм байна шүү. Энэ data science гэдэг бол түүл юм байна шүү. Тэр domain knowledge гэдэг юм бол чухал юм байна гэдгийг шинээр суралцах байгаа. Эсвэл энэ салбар дээр ажиллаж байгаа хүмүүс бол бас эргээд нэг бодох хэрэгтэй юм болов уу гэдэг энэ санаа бол олзуурхууштай байлаа. За тэгээд тэрний дараа бид хоёр энэ data энэ AI-тай холбоотой энэ асуудлуудыг энгийн иргэд яах вэ? Оюутан залуус юу хийх вэ? Компани захирлууд яах вэ гэдгийг ярилцлаа. Тэгээ энэ зүйлсээр тулгуурлаад бидний юу үндэстнээрээ энэ шин давалгаанд бол одоо бэлэн байх хэрэгтэй юм байна. Энэ шин давалгааг хөлөглөөд явах хэрэгтэй юм байна гэдэг энэ санааг тодорхой хэмжээнд гаргаж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд манай подкастыг сонсоод нэрээ нэг эн чинь ийм юм байсан юм бэ штэ гэдэг энэ одоо бодол таны толгоонд зурс хийж орж ирсэн бол бид ерөнхийдөө тодорхой хэмжээнд зорилгоо биелүүлчлээ гэсэн үг. За тэгээд бидний урилгыг хүлээн авч энэ подкастад оролцож бас энэ сонирхолтой шин тутам сэдвээр санаа оноогоо хуваалцаж мэдлэгээ хуваалцсан алтан үлзийтэй баярлалаа. Цаашдынх нь ажил, амьдрал, одоо карьерт өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас энэ подкастаа урьж олцсон дахин баярлалаа. Тэгээд өнөртөө ярилцсан их сайхан байна. Ер нь бол олон жилийн туршийн одоо зэгстэй, нухацтай сэтгэлгээ гэдэг зүйлийн талаар явж байгаа. Тэр нь ч гэсэн тэрийгээ ч гэсэн ингээд юм подкастлоод явж байгаад нэг баяртай байна. Тэгээд өшөө олон дугааруудыг хийгээрээ өшөө олон сэдвийн талаар ярилцаарай. Тэгээд улам их амжилт хүсье. Тэгээд олон хүнд бас нэг түрүүний хэлсэнчлэн нэг зурц хийсэн бодлол төрүүлж чадах юм бол амжилт болно гэдэг шиг олон хүнд энэ юугаа хүргээрэй л гэж амжилт хүсье да. За баярлалаа. Гүн гүнзгий сэтг Thinkers podcast